системийн аюулгүй байдал зөрчигдөх, 3 дахь читгэдийн харлалт өртөх, өөрсдөө аюулгүй байдлаа алдах тий ийм юм бол угасаал гарна. Дэлхийд даяараа гарч байгаа хожим үүсч болцсошгүй эрслээс сэргийлэх гэдэг байгаа. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Save-нас подкастын ээлж дугаар хэлж байна. За өнөөдрийн дугаарт Windex хуулийн фирмийн гүйцэтгэх захирал Нараа захирал маань оролцож байна. За Windex бол манай технологийн салбарынханд илүү их мэдэгддэг технологийн салбарын компаниудын өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөөг их өгдөг ийм байгууллага. Одоо сүүлийн 5-6 жил бол технологийн салбарт ажиллаж байгаа гэж бол би ойлгосон. За Нараа захирлаас нэг зүйл асуумаар санагдаад сүүлийн үед нэг фэйсбүүкээр бас нэлээд вайрал явсан дээд шүүхийн өмгөөллийн бичлэг байсан. Крипто биржтэй холбоотой тэгээд нэг юм залин ловертэй холбоотой хэрэг байсан л та. Ер нь энэ төрлийн хэрэгүүд хэр их гарч ийн те. Би одоо яг үнэндээ фэйсбүүкээс анх удаа тийм бичлэг харсан. Гэхдээ ингээд мэдээж ловерд болцсон, залилуулсан гэсэн юм асуудлууд бол их байдаг. Тэгэхээр энэ төрлийн мэдээлэл ер нь сүүлийн мэдээлэл юу байна? Тэгэхээр одоо ер нь бол ингээд технологи маш их хэрэглээнд нэвтэрж байгаагийн одоо нөгөө талд нь буцаад технологиг үлдэж гэмт хэрэг одоо хийх технологийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгүүдийг технологид нь халдаж гэмт хэрэг хийх гэдэг юм уу тийм. Ийм төрлийн гэмт хэрэгүүд маш их гарч байгаа. За шүүхтэр очиж байгаа кейс нь цөөхөн яагаад вэ гэвэл мөрдөн шилжилт ажиллагааны явцад тухайн энэ шин төрлийн гэмт хэрэгүүдийг яаж мөрдөх, яаж илрүүлэх, шинжлэхний хувьд шинэлэг, мөрдөгчийн хувьд шинэлэг, энэ төрлийн одоо хэрэг дээр өмгөөлөгчдийн хувьд шинэлэг, шүүхийн хувьд гэсэн шинэлэг. Тэгээ яг тухайн одоо нөгөө гэмт хэргийг шалгаж тогтооход яалтчгүй тусгай мэдлэг хэрэгтэй учраас шинжээж байхгүйгээс болоод ингээм мөрдөх ажиллагаан дээр гаццсан хэрэгүүд маш олон байна л да. Тэгэхээр яг тэр крипто биржийн тэр хэргийн хувьд бол одоо нэг системийн ойлгохгүй төвөгтэй байдал нь гайгүй. Гэхдээ тэр хэргийн хувьд бас л 3-4 жил явцсан хэрэг байсан. Тэгээд шүүхтэр очиж эцлээ шийдэгдсэн одоо тохиолдол нь тэрийн. Тэгээд дээд шүүхийн хурал өөрөө нээлттэй шүүхөр бүх шүүхөр рүү шууд дамжигдаад явж байгаа учраас тэр бичлэгийн яг зөвхөн миний өмгөөллийн үгийн хэсгийг тастаад манайх Facebook пэйж дээрээ тавьж үзсэн. Тэгээд бас яг тийм шүүх хурлын бичлэгийг хүмүүс ингээ цагаан сарын баяр маярын үеэр гэхэд ингээ айгүйх үдцсэн байлаа. Би тэгээ гайхаад бас шүүх хурлын яриамаараа бас хүмүүстэйгээ сонирхолтой санагдсан байна да гэж бодож ирсэн. Гэхдээ бас өмнө нөгөө нэг хөгжлийн банкны шүүх хурал гэж баг 2 сар үргэлжилсэн шүүх хурал өдөр болгон лайваар шууд яваал хүмүүсээс нэлээд үзэж байгаа шүү. Бас тэр шүүх мөрөөр оролцож байхад оролцож байсан. Гэхдээ яг юм технологийн юм шинэлэг юм яригдж байгаа учраас хүмүүс сонирхож шиг болсон. Тэгээ энэ бол угаасаа одоо маш их гарч байна. Тэгээ цаашдаа бүр их гарах нь ойлгомжтой болцсон учраас одоо энэ технологийн салбарынхны хөгжүүлж байгаа систем өөрөө буруу зорилгод ашиглагдахаас урьдчилан сэргийлэх, тэн дээр гэмтэргийн шинжтэй үйлдэлүүд гарвал тэрийг илрүүлэх, тэрнээс урьдчилан сэргийлэх, тэгээд энэ аюулгүй байдлын асуудлууд бол яалтчгүй тулгамдсан асуудал. Энэ бол амар дараагийн шатны юм биш. Одоо ингээл хөгжүүлэлт хийгээл эхлэхээсээ эхлээл энэ хамгаалтын зэрэг ярьж авах хэрэгтэй болж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ганц шүүхтэр очиж эцэлсэн шийдэгсэн тэр болохоос биш. Тийм зөндөө хэрэг байна. Маш олон хэрэг дээр ажиллаж байна. Тэгээ хөвчлэн компаниудын одоо хохирогчоор тогтоогдсон компаниудын хохирогчийн өмгөөлөгчөөр л ажиллаж байна гэсэн ерөөдөө. Компани талаас нь буюу нөгөө өмчийн хамгаалах талаас нь ажиллаж байгаа юм байна тийм. Би зүгээр сонсоод үзсэн тэн дээр нэг юм жоохон хөгжүүлэлтийн жоохон асуудал байсан. Тэр сул талыг ашиглаад залуучууд нэг юм хүсэлт өгөнгүүт нөгөөх нь цаан шийдэгдээд байсан. Тэгээ уулт мөнгөтэй болоод байсан. Тэгээд зүгээр нөгөө point нь ямар ч юмыг үнэгүй авч болохгүй штэ гэдэг поинтоор бол би таны өмгөөлөл байх шиг байна гэж бол би ойлгосон тий. Тий. Одоо нэг тэр 10-15 минутын өмгөөл дээр яригдж байгаа. Одоо ингээд дээд шүүхтэр ярьж болдог юм аягүй хязгаарлагдмал байхгүй юу? Одоо ингээ анхан шатны шүүхтэр ярьдаг юм уу те нотлох баримтаа судлаа. Яг тэр хэсэгт ярьж болох юм нь яавал илүү өмгөөллийн тактика бариад юулын илүү шүүгчдийн анхаарлыг хандуулах тэр чинь бас тактик явж байгаа шүү дээ. Зүгээр л яриад байгаа. Яа тэр давтлог илүү байс хийгээ тэр үйлдэлийн тоог хэлээ те. Ингээд ийна гэдэг чинь би одоо эрх ашиг нь хамгаалж байгаа компанийнхаа эрх ашиг хамгаалахад аль тал руу нь илүү анхаарлыг хандуулж ярих вэ гэдэг нь өмгөөлийн тактик юм. Тэгээ хохирогчийн өмгөөлөгч гэдэг бол өөрөө одоо ер нь бол прокурор одоо тэр шүүгдэж байгаа хүмүүсийг буруутгаад яллах дүнлүүлдэд орж ирээд энэ компанийг ингэж хохироосон гэмтэргийн шинжтэй үйлдэл хийсэн учраас эднэрт ийм ял өгөх хэрэгтэй гэж прокурор орж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хохирогчийн өмгөөлөгч гэдэг хүн ер нь прокурорын зөвлөлийг дэмждэг. Би дотроо тэр кейсийн хувьд бол
толгойн гэмт хэрэг гэж анханд авах шийдсэн байсны дээж үг заллах байна гэж өөрчлөлт шийдсэн байхгүй. Тэр залуучуудын үйлдэл болвол энэ системийг буруу өгөгдөл оруулж төөрөгдүүлэх замаар системээс мөнгө гарч авсан буюу залилсан байна гэж. Тэгэхээр прокурор одоо нөгөө хулгай гэж зүйлчлээд ороод ирсэн учраас би хохирогчийн мөлөгч прокуророо дэмжээл. Прокурор бол маш зөв зүйлчлээ зөв ингээд одоо манай хохирол одоо үйлчлүүлж компани тэдээр хохирцсан учраас хохирлыг гаргаж өгөх ёстой. Энэ гэмт хэрэг мөн тэгээ гэмт хэрэг мөн юм чинь учраас хохирлыг барагдуулах ёстой гэж ярих нь миний үүрэг байхгүй. Тэрнээс би тэн дээр надад зөв юм шиг санагдсан ч байсан те. Тэгээ би зүйлчлэгийг өөрчлүүлэх нь миний зорилго юусоо биш байхгүй те. Тэгэхээр ял тэр тактикийн хувьд ч юм уу те ярьж болохгүй юмны хувьд бол тийм байдаг. Тэгэхээр тэр нөгөө нэг асуудлын хувьд одоо нөгөө ер нь бол ингээ эрүү хууль дээр хуучин байсан хүмүүсийн хамгийн сайн ойлгодог юм ч гэдэг юм уу андуургацсан гүйлгээ тэ гээгдэл төрөнгө олж авах гэдэг юм хуучин одоо гэмт хэргийн зүйлчлүүд байдаг те. Тэнгүүд одоо энэ технологи руу ингээ ороод ирэхээрээ тэр систем захиалгыг биелүүлээд байсан эсвэл тэд нар систем дээр өөрсдөө хөгжүүлэлтийн алдаа гаргасан буруу учраас тэр систем нь биелүүлээд байсан системийн буруу учраас гэж энд нөгөө хүмүүсийн ашиг орлох зорилготой гэнт одоо санаагаар хийж байгаа үйлдэлийг цагаатгах өршөөх үндэслэл ерөөсөө болохгүй байхгүй. Тэр компани магадгүй ч юм уу те системийн ямар нэгэн байдлаар буруу юм хийсэн бол тэр бурууг ярих газар нь гэмт хэргийн юм бишаал тустаа. Тэгэхээр энийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэр одоо тэр залуучууд одоо юу гэдэг системийг ямар нэгэн байдлаар одоо гэмт хэрэг хийх санаа зорилготой хийж байгаа байна. Бас би кибер хэрэгүүд өмүүлж хахад бүр ингээд бага насны тэгтээ ингээ банкны системийг хүний интернет банкны данс руу нэвтэрч ороод тэгээд мөнгөний аваад тэр мөнгөний $9 биржийн данс руу гаргаад тэн дээр арилжаа ягээд 1xbet руу гаргаад ингээд гаргаа авцсан. Тэрийг одоо манай бүртгөө аваад тогтоож чадахгүй байгаа кейс мэсүүд байдаг аахгүй. Энэ минь дотор бол ингээ ямар ч гэмт хэрэг хийх санаа зорилгогүйгээр зөвхөн тэр системүүдийг аргалаад чадаад тэр танин баталгаажуулах ажиллагааг хаана ч юм бэ ингээ аргалж чадаад тэр үйлдэл хийгээ мөнгө гаргаж ирж авж байгаа үйлдэлийг хийж байгаадаа зүгээр ингээ урамшаад найзуудаараа хийж мийжгаад өөртөө гэмт хэрэг хийж гэж бодохгүй бодсон ч гэж магадгүй. Ингээд айгүй олон үйлдэл хийсэн кейс мэсүүд байдаг байхгүй гэж магадгүй тий. Тогтоож чадахгүй гэж бодсон уу? Ийм кейсүүд байдаг. Тэгэхээр ер нь бол энэ систем муу систем байж болно, алдаа гарсан байж болно, яасан ч байж болно, юу ч байж болно. Одоо зүгээр ингээд систем гэхгүй зүгээр ингээд энгийн байдлаар яриад үзэхэд ингээд бэлэн мөнгө тэгээ сефэ түгчгүй хүн явчих болно шүү дээ. Гэтэ улгаасан хүний чи сефэ түгжээгүй нь чиний буруу учраас мөнгө авсан хүн гэж тийм юм ярихгүй зүйлээ тий. Ямар ч нийтээр тогтсон хэм хэмжээнд тийм юм ярихгүйтэй адилхан систем дээр алдаа гарч болно. Тэр системийн алдаа хийсэн ажилтны буруу юу гэдгийг тэр компани дотроо шийдчихнэ. Тэр ингээд тусдаа асуудал. Тэр компани янз бүрийн зөвшөөрөлтөй үйл ажиллагаа хийдэг байсан байгаад системийн аюулгүй байдаг л алдагдсан энэ төрлийн хариуцлага асуудал яригдвал тэр нь шал захааны иргэн шүүгчид юм өөр асуудал явна. Тэгэнгүүт тэрийг гэмтэргийн зорилгоор ашиглаж ивэл тэр өөрөө гэмтэргийн асуудал. Тэрнээс ч одоо тэр явсан кейсийн хувьд ч тэр шүүх хурлын дээд шүүхийн шууд амжилтын үед тэр бичигдэж байгаа ганц нэг комент манай одоо пэйж дээр тавьсан юуны комментиг харахаар юу вэ? Наад буруу юм хийсэн наад системийн буруу яхаараа ингэдэг тий. Баран ингээд тийм хандлагатай ойлголттой байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүгээр систем энтер гээл одоо ингээд технологи ороод ирэхээр хүн ойлгохгүй хэцүү юм болоод байгаа юм чи зүгээр айгүй энгийн юм чинь. Процесс нь өөрөө энгийн юм чинь. Сэтэл санаа зорилго нь чи хүний ингээд чи сефэ төгжээгүй байсан ингээд мөнгөний авцсан үйлдэлээ зүтгэж болохгүйтэй адилхан системийн алдаа гарсан байсан гэдэг нь тэр гэмтэргийн шинжтэй үйлдэлийг цагаатах хүмжил ерөөсөө болохгүй. Энийг айгуу сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо ингээ өмгөөллийн анхан шатны шүүх мөгдөр өмгөөлөгчний хувьд ч гэсэн энийг нөгөө биржинд буруутгах гэж ярих гэж өмгөөлөл хийгээд байсан. Тэр бол бас тэ буруу тэгж байхгүй. Тэр хүмүүс гэхдээ нөгөө талдаа нөгөө одоо шүүгдэгч нарыг өмгөөлж байгаа учраас тэгэл ямар нэгэн байдлаар одоо тэхэл байлгүй дээ тий. Өөр бол арга байхгүй шүү дээ. Үсэндээ тэгж ярьж байгаа юм биш үү? Ажиллаад хийж байгаа хүмүүс гэж бодож. Гэхдээ одоо миний нэг анзаарч байгаа юм төрлийн хэрэгүүдийг өмгөөлөө явахаар манай шүүхүүд тий ингээд анхан даавах хяналтын шатны шүүх ингээд шүүхүүд тэн дээр чинь одоо даавах одоо дээж чадах хэрэг 5 шүүх сууж байгаа сте тий. Давзаалтчны шүүхэр 3 шүүгч тий анхан дээр ингээд нэг шүүгч гэдэг юм. Тэгээ ингээ олон хэрэгүүд хуваарлагдаад очин зарим нь ингээд шүүхээсээ буцсан тий.
ингээ харж хахад шүүгчнэр энэ шин төрлийн гэмтэрийг бүр ингээд үнэхээр ойлгочихъя гэсэн хүсэл эрмэлзэл амар сайтай тэр шүүхөө урьдчилан хэлцүүлгүүд болоход мэтгэлцээ өрнөж байгаа мэтгэлцээ шүүгчдийн асууж байгаа асуудал тэр яг ингэж хэрийг ингээ амар сайн ойлгоо прокуроруудад тавьж байгаа асуулт хариулж гэдэг юм ингээд надад бол амар гой санагдаж байгаа. Ингээд мөрдөгөө авал дээр гацхгүй бол галсгас шүүх дээр авчиад ингээ шийдвүлээд байвал айгүй гой ингээ шүүхэн шийдвэрүүд гараад шүүх тогтоод тэр шүүхээр шийдэгдээд ирвэл бас ингээ технологийн компаниуд ч юм уу те шүүхээр шийдэж байгаа гэдэг кейсээсээ суралцсан шүү. Зөвшөөрөө суралцаад ингээ гой юм айгүй одоо тэгээ ерөөсөө ямар ч асуудал шүүх дээр очихгүй ч юм уу явахгүй болохоор бүгд болж гэн гэж бодоод алдаа гаргаж ирсэн ч тэрийг анзаарахгүй болохгүй юм тэнд байсан ч гэсэн ер нь ингээ анзаарахгүй яваад байгаа юм айгүйх байгаад байхгүй хин ч шүүхдэггүй марах байгаа болохоор харин тэгээд тий ер нь ялангуяа тэр хувийн мэдээллийн тэр тал дээр бол хинч тэр асуудлыг гаргаж тавьж маргаан гомдол өрнүүлж явахгүй байгаа учраас болж гэн гэж бодоод байгаа боловч яг ингээд нөгөө хууль чинүүдээр харахад болохгүй алдаа гарсан юмнууд ер нь компаниудаар байж л идэг. Тэгэхээр энэ кейсүүд эхнээсээ шийдэгдээд ихлүүл тэр нь ингээд нөгөө эффект нь гараад засагтаад жигдрээд явах хэмжээний одоо гоё гэж хэлэх нь хайшаа тий. Сонирхолтой аюул олон хэрэглээр ажиллаж байгаа тий ажиллаж байгаа гэж бодоод байгаа тий. Сүүлийн үед бас ялгаагүй нөгөө хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тэр асуудал хувийн мэдээлэл алдагдж байгаа кейсүүд энэ 7 хоногт гарчих шиг боллоо тий. Тэгэл өрнөөс өмнө нэлээд том байгууллагуудын кейсүүд гараал исэн тий. Тэгэхээр тэр хувийн мэдээлэл алдагдлаа гэд яг нөгөө байгууллага заа нэг юм хуулийн хэлтийн байгууллагад 10 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаа. Нөгөө алдагдсан мэдээллийн эзэнд ямар нэгэн импакт байхгүй байгаа тэр хүн марахгүй байгаа учраас энэ кейс ингээл нэг явахгүй байгаад байдаг. Тэгээ нөгөө 10 сая төгрөг нь торгуулах нь тэрийг хамгаалах хөрөнгө оруулалтаас маш бага үнэтэй байгаад ангууд зарим нь хүлээн зөвшөөрөөд байдаг ч тийм асуудлууд гараад ах шиг байна. Тэгээ зүгээр би бол энэ асуудлыг яагаад зүгээр нөгөө ярианы хамгийн ихэнд байсан бэ гэхээр энэ чинь технологийн компанид тулгарч байгаа нэг асуудал байхгүй тий. Тэгэхээр энийг ер нь хэрхэн шийдэх ёстой юм. Технологийн компани зүгээр стартап ч байна уу, технологийн компани байсан ч гэсэн тодорхой хэмжээнд энэ хууль комплайенсийн эрсдлүүдийг тий энэ зүйлүүдийг ингэж энэ бодож байхгүй бол 1000 бие стартап чинь алдаж болно гэдэг бас үнцэг байж болохгүй болоо гэж бодоод байгаа. Одоо гэхдээ юм байна. Одоо би өөрөө хуульчиж ингэж хэлэх бас жоохон сонир сонсогдох баг. Гэхдээ хуульчичнээ бас зөвлөөд амар бичиг цаасны хувьд тэр нөгөө кибер аюулгүй байдлын хууль, хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн шаардлагуудын дагуу баахан дүрм журм батлаад ингээд ямар ч асуудалгүй хэн ч шүүмжлэхгүй сайхан бүх дүрм журм батлаад ингээд бүх хуулийг хэрэгжүүлсэн байсан ч системийн аюулгүй байдал зөрчигдөх, 3 дахь читгэдийн халдлага өртөх, өөрсдөө аюулгүй байдлаа алдах тийм ийм юм бол угаасаа л гарна. Дэлхийд даяараа гарч байгаа. Эннээс болгоомжлоод эннээс хамгаалаад мэдээж ингээ аюулгүй байдлын сертификатуудаа аваад стандартуудаа хангаад явж байгаа юмнууд байгаа. Зөвшөөрөлтэй салбаруудад бол зохицуулттай салбаруудад бол одоо хуульчлаад хууль журмаараа тэр аюулгүй байдлаа ханг гээд олон төрлийн стандартын шаардлага тавиад явж байгаа юмнууд байгаа. Гэхдээ тэр стандартаа байсан ч аюулгүй байдал алдагдаж байгаа юмнууд байгаа. Тэгэхээр энэ бол угаасаа байхгүй болохгүй ойлгомжтой байхгүй. Дэлхийд даяараа ийм кейсүүд гарч байна. Зүгээр энээр мэдээж урьдчилан сэргийлэх зүйлүүд байна те тэр энэ ард яриа. Гэхдээ энэ байж болох юм чинь энэ тохиолдол үүсчүүл авах арга хэмжээ гэдэг юмдаа бас суралцуул илүү чухал санагдаад байгаа байхгүй. Тэгээд үүсчлээ яаж өөрийнхөө хэрэглэгчид тэрийг мэдэгдэх юм. Тэгээд тэрний араас хамгаалах ямар арга хэмжээ авах юм. Тэгээд тэр алдагдсан мэдээлэл нь хэзээ нэгэн цагт ашиглагдаад тэдний хэрэглэгч нь гэмтэргийн хохирогч золиос одоо хохирогч болвол яах юм. Тэгээд тэр буруутай үйл ажиллагаагаа нуугаад хаагаад чимээгүй дараад өнгөрөх гэхээсээ илүүтэй хэрэглэгчийн мэдээлэлээр хангаад дараагийн авах арга хэмжээнүүд нь дэлхийд дахиндаа юу байдгийг яг технологийн юу талдаа тий хууль зүйн гэхээсээ илүүтэй технологийн шийдэл талдаа юу байдгийг авдаг арга хэмжээ тэн дээр гаргадаг зардал мардал юу байдгийг ч юм уу тэрлүү нь илүү суралцаад дараагийн юмдаа бас угаасаа энэ гарах нь ойлгомжтой бид нар сайн дүрм журмтай байгаад тэг өчнөө стандарт нэвтрүүлээд ч гарах нь ойлгомжтой юм чин гээд тэрэндээ давхар бэлдэх систем шиг байхгүй. Зүгээр нөгөө талдаа гэх юм бол мэдээж энэ нээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүрм журмыг хууль тогтоомжоор бий болгодог. Тэр аюулгүй байдлын зүйлүүдэд хангаад хуулийг хэрэгжүүлээд журмаа баталсан байх нь наандаж одоо нэг ингээ хууль хэрэгжүүлээгүй гэдэг зөрчлийн асуудал ч юм уу те хэрэглэгч нь миний одоо эднийх ингээд дэжтэй гэдэг нэг юм гомдол гарахад одоо ер нь хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хэрэгжилтийг чинь
хангаж байгаа эхний шатанд гомдол гаргаж байгаа газар хүний эрхийн үндэсний комисс байгаа шүү дээ тийм. Комисс руу энэ байгууллага инглээ. Би мэдээлэл устгуулыг хандсан чинь хүсэлтийг өрөөсөө хүлээж авахгүй, хариу өгөхгүй, устгахгүй байна гэдэг ч юм уу тийм. Эсвэл одоо юу гэдэг миний мэдээллийг яг энэ үйлчлэгээндээ ашиглана гэж зөвшөөрөл авч надаас авчаад шал өөр үйлчлэгээндээ ашигласан байна. Яагаад гэвэл миний имэйлээр ийм мэдээлэл ирээд байна, ингээд байна. Би ингээд өмнө энэ аппликейшнийг хэрэглэгч ерөөсөө биш байсан байх чинь намайг аль хэдийн танид бүртгээд авсан байна ч гэдэг юм уу те. Ингээд миний мэдээллийг ингээд надаас зөвшөөрөл авснаасаа өөр зорилгоор ашигласан байж тээ. Гээд хүний эрхийн үндэсний комиссны хэрэглэгч гомдол гаргалаа гэх те. Комисс шалгаад үнэхэр тийм байна гэдээ тогтоочвол тэр бизнесийн нэр хүндийн хувьд хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдлын хувьд яг тэр ингээл өөднийх тэдэн дөрөөр торгуулаад өнгөрчих асуудал штэ гэж харуул. За тэгж харж болно тийм. Гэхдээ бизнесийн нэр хүнд гэж нэг том юм байна. Тэгэхээр энэс бол болгоомж одоо иргэд ингээд энэ хуулийг мэдээд хэрэглээд сурах тусмаа гомдол гарахгүй байна мэн гэж бодохгүй гарна. Одоо ингээд гарахгүй чимээгүй байгаад болоод байгаа юм шиг яваад иж болохч гараад ирэх цагт тэр нэр хүндийн асуудлыг яах вэ? Тэгээд тэр торгуул энэ төр гэдэг чинь бас байгууллагын зардал тийм үү? Тэр болцшгүй зардлын асуудлыг яах вэ? Тэрнээс болоод шалгадаг байгууллагын шалгаад үүрэг даалгавар өгөөд өчнөө төрөг зарцуулаад хийцэн байсан юм чинь бойл гэдэг шаардлага ирүүл яах вэ? Тэ? Тэр мэдэхгүй байхгүй. Тэр кейс болгон өөр. Тэгэхээр тийм шаардлага ирэх боломж нь бас байгаа. Тэгэхээр ерөөсөө л угаасаа энэ хууль гэдэг зүйл чинь ихэвчлэн бүр ингэ болохгүй болвол хариуцлага тооцох юм байна. Тэрнээс наад урьдчилан сэргийлэх зорилготой ер нь байх хэрэгтэй. Одоо яг үгүй ингээл манай хуулийг харуул тэгж болохгүй. Энийг хориглоно, тэрийг хориглоно. Ингэхгүй бол энэ хариуцлага тооцсон торгоно гэж зөвшлөөлмөл юм бахан торгол байгаа тий. Тэгэхээр тэрнээс цаад юм нь одоо байнгын бизнесийн байгууллагад харьцаж байгаа юмны хувьд ер нь явж хамгийн чухал юм чинь бизнесийн нэр хүнд байгаа. Нэр хүндийн эрсдэл шүү дээ. Нэр хүндийн эрсдэл. Ингээд өрсөлдөөн байна. Өрсөлдөөн байна. Энэ өрсөлдөөнөөс хэрэглэгч ахиж эднийхийг сонгохгүйгээ гараа явах. Тэгээд ийм амар сошиал хурц зогцсон орчинд надад нэг юм тохиолдоод тэгсэн чи эднийхин гэсэн миний асуудлыг ингэж шийдсэн. Хогийн компани байна. Гэл тэгэхэд тэрийг дагаа те. Надаа бас ингэсэн штэ гэл. Тэгэл ингээд сошиал даяараа шуурал хэрэглэгч чинь үйлчлэгээ бүтээгдэхүүн үйлчлэгээс чинь татгалзуул тэр чинь бизнесийн хувьд хамгийн том хохирол штэ. Тэгээд энэ нэр хүнд гэдэг чинь хамгийн том хохирол учраас болгоомжлол тэр урьдчилан сэргийлэх юмнуудыг хийх буюу өнөөдөр хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг танай байгууллага яаж хэрэгжүүлж байна гэд хаалгай чинь нэг одоо төр засгийг төлөөлөх хин нэг тогшоод орж ирээд эсвэл хүний эрхийн үндэсний комисс танай байгууллага дээр шалгалт хийнэ гэж орж ирэхгүй байгаа ч гэсэн танах ямар нэгэн тусгай зөвшөөрлөлтөд үйлчлэгийг эрхэлдэггүй санхүүжүүлэх хороо Монгол банк танахыг дуутахгүй байгаа ч гэсэн тий. Тэгэхээр та нар тэр хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль кибер аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлээд дүрм журм баримт бичгтэй байгаад тэрийг үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байгаа нь юу хэрэгтэй юм гэхээр хожим үүсч болцсошгүй эрслээс сэргийлэх гэдэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ хууль тогтоомжийн зорилго нь өөрөө бас урьдчилан сэргийлэх байдаг. Хууль зүйн үйлчлэгээний бас зорилго нь өөрөө тэр болцсошгүй эрслийг урьдчилан сануулах тий. За магадгүй шүү гэд ингээд сануулад тэгээд тэр эрслийг хааж болох эрслийг хаагаад бууруулад тэгээ үнэхээр эрсдэл нь учирсан хань яаж арай бага хохиролтойгоор давхын гэдгийг зөвлөдөг ч юм уу ийм л байдаг. Тэрнээс бол за тэгээд шалахгүй юм чин гайгүй дээ тэгээд асуудал үүсвэл ирээрээ гэд өмгөөлүүлэх болохоор ирээрээ гэвэл утга байхгүй тий. Тэгэхээр ер нь бол тийм байгаа учраас мэдээж хууль тогтоомж батлагдж байгаа тэрийг хэрэгжүүлэх чухал. Тэгээ өнөөдөр үүдийн тогшихгүй бол заага хойшлуулад хууль зүйн зүргээ хэрэггүйгээ хойшлуулад яваад иж болно тий. Бас ингээд нэг илүү дутуу зардал гарахгүй яваад иж болж штэ. Яваад иж болно. Гэхдээ ирээдүйд учрах болцсохгүй юм болохгүй жиж магадгүй. Болвол тэр чинь ингээд бүх юм чинь юунд ч нөлөөлж магадгүй л гэсэн үг байна. Эрсдэлтэй. Тийм учраас л тэрийг ойлгоцсон хэсэг нь яг хуулийн зөвлөгөө мөлгөө аваад нэг юм хуульч мөлчтэй байх гэж чигээд ингээд идэг. За гайгуудыгаа хойшлуулж байгаа нь яваад иж болдог. Тэгсний оронд нэгтлэнгүй болохгүй штэ жилээцээр тайлэлгэх гэдэг. Хуульчийн орон зай нэгтлэнгаа шийдчихье гэдэг ч юм уу те. Ингээ явж мовдөг байж болно. Гэхдээ энэ бол ер нь л байгаа цаг хугацааны хувьд нэг ойлголтын л асуудал байгаа даа. Тэгэхээр ингээд тэгээ зарим компани бол яг үгээр ялцчихгүй хөрөнгө оруулалт авах болохоор зарим нь бол юм эрсдлээ хараад эрсдлээ бууруулах гад хуульчтай ажиллаж штэ тэгээ. Зарим нь бол яг хөрөнгө оруулалт авах болохоор л эрдгийн манайх нэг хөрөнгө оруулалт авах гэж байгаа гэсэн чинь
танаа энэ хийж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг чинь Монгол улсад зах зээл дээр нэвтрүүлэхэд хууль зүйн хувьд асуудалгүй байна. Ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа болно гэж гарч ирээд ингээд төлөвлөсөн зардлыг нэмэгдүүлэх тийм янз янзын зардал гарч ирэх юм уу? Тусгай гинт явж ийснэ бид нар хөрөнгө оруулагчтай бидний үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа ингээд ашигтай ажиллаж гэж танилцуулсан байсан чинь. За ингээд наа чи хөрөнгө оруулалт хийж хамгаалагдсан юм уу те? Тэгээ яг ингээд Монголд яг тусгай зөвшөөрлгүй явж болох юм уу? Яг тэр тусгай зөвшөөрлөө үйлчлэхээс юунаасаа ялгаатай яах юм ингээд дүү хуулийн дүгнэлт гаргуул гинэ гэ тэ. Эсвэл ингээд нэг юм хөрөнгө оруулалт авах гээд байна. Тэднийх одоо ингээд мундаг хуульч мэлчтэй юм чи бид нэрс нь хуульчтай авахгүй болохгүй юм шиг юм гэдэг юм уу? Тэгээд хөрөнгө оруулалт авах болохоор зөвлөгөө авдаг компаниуд байна. Тийм. Тэгээд эсвэл зарим нь угаасаа энэ групп компани, охин компани хэлбэрээр ажиллаж байгаа. Угаасаа тэр групп компани нөгөө яг compliance-ийг чухалчилсан. За энд нэг хуулийн зөвлөгөө үйлчлэх хэрэгтэй гэж үзээд өөрсдөө шууд авахгүй ч гэсэн ингээд групп компани дээр нь бид нар ажиллаж байгаа учраас тэдний асуудал руу ороод явдаг тийм тохиолдлууд байна. Тэгэхээр ерөнхийдөө ийм хууль зүйн хамгаалалт ч юм эрсдэл удирдах гэдэг юм чинь яг тулхаараа авж байна. Тэ үнэхээр үрдсэн сэргийлээд яг тэр удирдлага захирал хүмүүсийн үзэл бодлоос олоод хэрэгтэйг нь ойлгоод авч байгаа юм байгаа. Тэгтээ хөвчлээ харахаар яг юм хэрэгцээний тулхаараа л хэл үйлчлэл авч байгаа. Тийм баг. Яг бид хоёр бол энэгээр нөгөө нэг индексийг сурталчлах тийм ийм үйлчлэг аваараа гэх гээд байгаа биш. Зүгээр ер нь байгууллагад учирч болцгүй эрсдлүүд маш их байдаг. Тэр эрсдлийг ямар ч байсан удирдлагууд нь үүсгэн байгуулагч залуучууд нь тий тооцоод технологийн компанид бол ямар ч төрлийн эрсдэл үүсч магадгүй тий. За хуулийн эрсдэл байна. Эсрэгээрээ тэгвэл нөгөө л системийн бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай холбоотой маш олон эрсдлүүд байна тий. Тэгэхээр ер нь эрсдлийн удирдлагыг стартапууд маань бас жоохон тодорхой хэмжээнд нэвтрүүлээсэ гэдгийг бол би уриалмаар байгаа. Тийм илүү ийм тэр талын зөвлөгөөнүүдийг аваад тий ингээд тооцоод үздэг байх хэвээр. Санхүүгийн бос эрсдэл гэдэг ойлголт чи өөрөө ингээд одоо хизээж үүсч магадгүй шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээр ер нь илүү одоо яг мэрэгжлийн хуульч тий мэрэгжлийн эрсдлийн чинжээч гэдэг юм уу тий эрсдлийн хүмүүсээс ингээд зөвлөгөө аваад ингээд явбал маш зөв юм шиг санагдаад байна. Тийм. Тэгээ яг уу ер нь үндсэн сэдв маань бол илүү нөгөө нэг стартап тий стартапууд одоо Монголын стартапын нөхцөл байдал ямар хөө байна тий тэдгээрт ямар хөө хэр олон хуулийн зөвлөгөөнүүд өгж гин ер нь стартапууд цаашаага яаж бойчих юм тий Монгол улс өнөхөр бойжуулж чадах ч юм уу юу гэдэг талаас нь илүү хөнгөн ярихыг бас хичээж байгаа. Тэгээ Монгол улсын хууль эрх зүйн орчин ер нь стартапууд тэр ээлтэй байгаа юм ч гэдэг юм уу. Ер нь тэр зүйлүүдийг ярмаар байгаа. Тэгэхээр яг хоёлоо бол оршил хэсэг дээр нэлээн эрсдэл талын юмнууд яриад тий. Шууд хэрэгээс эхэлсэн. Яг гэмт хэрэгээс эхлэхээр илүү сонирхолтой байх болоо гэж би зөвөр бодсон юм. Тий. Өнгөрсөн бас нэг сар гаруй өмнө ч юм уу ер нь нөгөө нэг виртуал бүсийн тухай хуультай холбоотой хэлэлцүүлэг ярианууд ер нь явсан шүү дээ тий. Тэгээ тэн дээр бол хууль хэрэгжүүлэх гэсэн чинь төрд мөнгө байхгүй байна гэдэг. Сүүлд бас танаа хоёр өмгөөлөгч Lemon Press дээр бас нийтлэл гаргацсан баг шүү байсан. Тэгэхээр энэ хууль ер нь бол зүгээр манай Монгол улсад бол хууль бол маш их байдаг тий барим дүрм журм бол маш их байдаг гэдэг чинь. Уг нь бол дэмжигээд байгаа хууль байгаа гэдэг. Гэхдээ энэ хууль ер нь яагаад ийм хэрэгжилтэнд сул байгаа дээ. Үнэхээр стартапууд үүсгэнд багасчихсан. Стартапын бум нь ингээд дуусчихсан. Одоо ингээд яг л хүссэн хүмүүс нь стартап хийнэ гэл ингээл байна уу? Хөрөнгө оруулагч нар нь үнэхээр багассан байна уу тий? Нөгөө виртуал бүсийн бүртгэлийнх нь энэ процессүүд нь ер нь сайн бий болж өгөхгүй байна уу? Одоо хуульч хүний энэ дээр ер нь та энэ дээр ямар дүн шинжилгээ хийж байна? За ер нь амар их л юм ярихаар асуултлаа гэдэг. Яг би ингээд нэг багцлаад ирээ те. Эхлээд нэг стартап гээд нэр томьёо хэрэглээд идэвхтэй ингээл ярил байна. Гэхдээ яг энэ нэр томьёо чинь Монголын хуульд ч юм уу байхгүй. Яг ийм компани англи ер нь бол байхгүй байхгүй. Яг тэр хуулиар бол байхгүй. Хуулийн дээр бол заагдаагүй нэр томьёо. Яг ингээд гарааны компани гээд нэрлээд байгаа те. Гэтэл яг Монголын хууль тогтоомжийг хараад энэ компанийг яаж ангилаад байгаа гэх ингээд харах юм бол хэмжээгээр нь ангилаад байгаа юм уу гэвэл нэг Монгол улсын хууль дээр нэг жижиг дунд гэдэг том татвар төлөгчүүд бай. Одоо ингээд татварын хууль авах юм за 6 тэрбумаас дээшээ доошо гэдэг чинь ингээд татварын хэмжээгээр ингээд ангилсан татварын хуулийн ангилал бол байна. За тэг яг бизнес эрхлэлт гэдэг нөгөө яг дэмжиж байгаа хөнгөлтэй зээл тусламж олддог гэдэг талаас нь юм бол маад одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчэд гээд тэгээ бусад компани гээд ангилсан юм байна. За яг ингээд компани хуулийн этгээдийнх нь ангилал гэх юм бол хуулийн этгээжин дотроо за ингээд компани HKK байна. Хувьцаат компани байна. Хувьцаат компани гэж байна. Төрийн өмчит
тэр төрийн бас сан холбоо ингээд хуулийн этгээдийн хэлбэрүүд байна. За тэнгууд нь эн чинь дотор нь ашигын бус гэдэг ингэж ангилж байгаа ч гэдэг юм уу. Яг хууль дээр аль биесны байгаа ангилууд юу гэсэн юм байхгүй. Ашигын бус ашигын дотроо ямар хэлбэртэй компани юу ингээд те. За ингээд нөгөө яг ингээд татварын хувьд бол ингэж Монгол улс компанийнхаа хэмжээг нь олгын хэмжээгээр ангилаад авч үзээд татварын хувьд 1% төлөй шүү 10% төлөй шүү гэдгийг тогтоогоод явж байна. Тэгэхээр зүгээр ингээд стартап гэж бид нар яриад байгаа боловч яг ийм нэр томьёож авахгүй одоо тэнгууд бид нар зүгээр олон улсаар хэмэл за ингээд нэг технологи суурлаад богино хугацаанд өсөлт үзүүлэх боломжтой. Гэхдээ маш эрсдэлтэй технологи ашигласан ийм нэг компаниуд байт юм байна гэдэг нэг ойлголт авчлаа. Тэгвэл яг энэ компаниудад зориулсан хууль эрх зорчим байхгүй. Ямар ч зориулсан хууль байхгүй. Тэнгууд энэ дотор чи яг стартап гэж яриад байгаа боловч яг технологийн компани яг технологи одоо код бичээд програм одоо хөгжүүлээд байж байгаа яг технологийн компаниг сүүлийн одоо тэр чиний түрүүний хэлсэн виртуал бусын хууль гэдэг байгаа чинь мэдээлэл технологийн үйлдвэрлэгч гэдэг нэг томьёо гаргаж ирээд тэр нь бол тэр яг технологийн компани хийлээд байгаа. Гэтэл технологиг ашиглаж бизнесийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож байгаа компаниуд гэвэл одоо бид нар технологийн компаниуд гэж яриад байгаа боловч эн чинь дотроо хоёр янз байгаа байхгүй. Яг нэг нь яг тэр кодыг бичээд технологиг үйлдвэрлээд байгаа буюу тийм манай тэр технологи хөгжүүлэгч хөгжүүлэгч эсвэл тэр хоног төрөмж бүтээгчид бас байгаа бох тийм хөгжүүлсэн шийдэл дээр нь одоо ашиглаад компаниудад тийм нэг аппликейшн дээр суурлаад одоо зүгээр ингээ хамгийн ихэнээр аппликейшн хийгээд байгаа компаниуд аппликейшн дээр нь суурлаад үйлчлэгээ үзүүлээд байгаа компаниуд гэдэг чинь тусдаа. Тэгээ энэ хоёрыг хоёулангийн технологи бид нар ингээл зөвөр ярианда технологийн компаниуд ч гэдэг юм ингээл яриад. Гэтэл нэг нь яг технологи хийгээд байгаа, нэг нь технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчлүүлэлт тусдаа байгаа байхгүй. Тэгвэл яг эднэрийг ингэж англи заа гэдэг юм уу ялгаагийн тодорхой. Тэгэхээр одоо ерөнхийдөө стартап гэдэг байгаа чинь тэр технологи суурлаад яг тэр өндөр хурдан өсөх боломжтой, гэхдээ эрсдэлтэй шин төрлийн бүтээгдэхүүн санал болгоод байгаа компаниуд ч байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг эднэр зориулсан хууль байна уу байхгүй. Тэнгүүд яг энэ технологи үйлдвэрлээд байгаа компаниудаа Монгол улсын хууль тогтоогч нар сүлд юу гэж хараад тэгэхээр энэ мэдээллийн технологи үйлдвэрлэл явуулаад энэ үйлдвэрлэгч гэдэг нэр томьёо гаргаж ирээд эднэрийн энийг энэ виртуал бус гэд нэрлэлсэн те нэг тэр ингэ бүртгэдэг бай. За бүртгэжүүл яах гэхээр эднэр өөрөө ингэ ирээдүй болчихж байгаа учраас эднэр тодорхой дэмжлэг үзүүл. Яагаад гэвэл эднэрийн чинь судалгаа хөгжүүлэлтийн зардал нь маш өндөр байд юм байна. Энэ хөгжүүлэгч энэ тэргээ ажилдаг хүмүүсийн цалингийн зардал маш өндөр байд юм байна. Хүний нөөц дутмагшилтай байгаа юм байна. Тэгээд эн чинь бүх юмны суурь болоод манайх чи ингэ дижитал үндэсний энэ төр захин үндэсний энэ төр гэдэг ингээ өөртөө нэрлээд ингээд дэлхийдээ хүл нийлүүлэх одоо ганцхан зам маань нүүрс мөрснөөс бусад бол ганц юм маань энэ боллоо гэж бариад авъя гэсэн чинь эднийгээ дэмжихгүйгээр болохгүй юм байна гэд дэмжиж ихээр яахан энэ төр дээр татварын болон татварын бус дэмжлэг үзүүлээ гэд ярьж явсаар яж байгаа нэг юм хууль батлагдаад журам батлагдаад тэр нь өнөөдөр хэрэгжихгүй байн судалгаа тооцоогүй байлаа гэргээ бид нар тэрийн шүүмжлээд байж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ хараад үзэх юм бол бүх юм ингээ англи л аваад байгаа. Тэр энэ бүр ингээ виртуал бусын хууль чинь бүр анх бараг 5 жилийн 6 жилийн өмнө одоогийн нууцын тухай байл тий. Улсын хурлын дарга тэгээд цогтоо гишүүн 2, учрал гишүүн 2 санаачлаад явж байхад нь анх бол тэр хэрэгцээ шаардлагын судалгааг хийх ажил дээр би байсан. За тэгээд тэрийг судалж байхад надад юу анзаарчихсан хэрэг манайх чи ерөөсөө улсын бүртгэл дээр авч бүх компани зүгээр ингээл гэж бүртгэгчдэг. Тэр компани дээр ямар ч үйлчлэгээ сонгож болно. Одоо ингээд гадаад шууд шаардлагагүй үйл ажиллагааны гэл сонгоод юу ч хамаагүй бүртгүүлждэг. Тэгээ статистикийн газар нь тэр мэдээллийг татаад ийм компани байна гэдэг. Тэнгүүд бид нэг компаниудыг технологийн компани гэж нэрлээд тэднэрт хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлнэ гэж хууль батлах юм бол тэр компаниудаа эхлээд таних хэрэгтэй шүү дээ. Яг ямар компаниг гэх юм танин баталгааж үлдээ хэрэгтэй шүү дээ. Тэгээд таниад тэднэрийг ялгаад бүртгээд авчиг гэхээр манай одоо байгаа бүртгэлүүдээр тэр танихад хэрэгцээтэй бүртгэл мэдээлэл нь юу ч байхгүй. Тэнгүүд нөгөө энэ хуулийг анх яригдах болсон тэр судалгаа хийж байгаа үед одоо ер нь яригдсан ганц шалтгаан гэх юм бол Казахстаны тэр тусгай бүс байхгүй санаа нь бол тэр чин бүр тэгээд тэндээ англиар хамаг юм хийж болоод шүүх мөхөн тусдаа маргаан шидэг газар мазар бүр ингэж сонгодог. Яг тэр хуулийн ингээ харахаар тэр сүүл бас Оросод ч гарсан яг энэ хуулийн тэр хууль тогтоогчны анхны ярьсан санаатай нийтлэн хуулийг Орос тухайн үед баталсан байсан байхгүй. Тэгээ Орос Казахстан хоёрыг харахаар эдгээр чинь нөгөө компаниудаа
анханасаа тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ ажиллаж байгаа хүмүүс хідэн хөгжүүлэгч яасан хийсэн гэж бүх одоо нөхцлөөр нь шалгуураар нь компаниудаа бүртгэж чаддаг. Эргээ бүртгэлийн байгууллагаараа дамжуулаад энэ яг энэ бүсэд хамаарах компани мөн биш гэж таньж чаддаг. Болохоор тэр хуулиуд батлахаар тэр хууль нь ингээд хэрэгжих нь амар ойлгомжтой. Худлаа цаасны компанийг дэмжлэгт оруулах уу гэдэг хардлагт маргаан байхгүй. Ямар ч асуудалгүй хууль хэрэгжихэд бэлэн байгаа байхгүй. Тэгээ бүр бүртгэлийн системээс эхлээд тэр хэрэгцээ шаардлагын судалгаа хийж хад асуудлууд гарч ирсэн байхгүй. Тэнгүүд одоо эргээд хоёулаа нөгөө стартап гэдэг компани ингээ ярихаар би яагаад энэ компани гэ та одоо ингэж нэрлээд байгаа компаниуд чинь зориулсан нэг ч хууль байхгүй гэж хэлж байгаа. Угаасаа байхгүй байхгүй. Тийм тодорхойлт байхгүй байна. Сүүлд ганц хууль гарч ирсэн тэр бүсэд тэгэхээр мэдээллийн технологи үйлдвэрлэж байгаа нөхдүүдийг бүртгэе. Хууль этгээдийг бүртгэе гэж хэлж штэ тий. Тэр чинь тэднийг одоо тэгээд таниад бүртгээд тэгээд дэмжлэгээ үзүүлээд дэмжлэг үзүүлэх мөнгөө олоод ингээд төсөв суулгаад ингээд мэдхгүй хийзээ яхын тэр лүүнийг ормооргүй. Үнэхээр маш судалгаа шинжилгээгүй угаасаа тэр үндсэн бүртгэл ангилал нь байхгүй болохоор хууль нь ингэж уйлдаж ажиллахад хэцүү болж байгаа байхгүй. Тэрийг таньж баталгаажууд бүртгэж авах нь өөрөө зардалтай юу болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр яхав нэг мэдээллийн технологийн үндэсний маркетинг нэг субъект гаргаж ирлээ гээ яах юм. Тэднэрт чинь тэр суур тэр бүртгэлийн дэд бүтцэн байхгүй Монгол улсад тэр нь байхгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо зүгээр ингээ хэмжээнээс нь гэх юм бол стартап гэж ингээд тэгвэл татвар хууль дээр очивол татвар төлөх хэмжээний ялгаа байна. Тэгэл болоо. Өөр байхгүй. Энэ бүх компаниуд технологи үйлдвэрлэж байгаад нь ч бай, технологиг ашиглаж бизнес хийж байгаад нь ч бай, бүгдэнд нь хамаатай хууль тогтоомж ивэл одоо нөгөө цахимын хууль гэж нэрлэдэг байгаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, нийтийн мэдээлэл хамгаалах хууль, цахим гарын үсгийн хууль, уртаал өрнгийн үйлчлэг үзүүлэлт хууль гэдэг нэг 5 хууль баталсан шүү дээ. Тэр хууль болон тэрний хүрээнд батлагдсан дүрм журамгүй бүгдэнд нь хамаатай. За тэр технологи үйлдвэрлэж байгаа компани бай, тэрийг ашиглаж байгаа компани бай, аль аль нь хүн ажиллаж байна, хүмүүс ажиллаж байна, хөдөлмөрийн эрх зүй харилцаа тэрнтэй холбоотой бүх хууль тогтоомж хамаатай. Хамаатай. Тэд нар систем хөгжүүлж байгаа, эдгээр систем ашиглаж байгаа бол системийн аюулгүй байдал тэр кибер хууль мэл бүгд хамаатай. Тэр систем нь өөрөө ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо хийх шийдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа орж ирж байгаа бол мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тэр хууль бүхлээр хамаатай. Тэр систем нь өөрөө ямар нэгэн тусгай зөвшөөрлөлтөй үйл ажиллагаанд хамаарах гэж байгаа бол тэр тусгай зөвшөөрлөлтөй салбарын бүх хууль тогтоомж хамаатай. Тэгэхээр манад юу байгаад энэ салбарын ангилал байгаад байгаа байхгүй юу? Өнөөдөр чи үн цаасны компани ашиглаж байгаа систем хийж байгаа бол тэр үн цаасны хууль тогтоомжид нийцсэн юм хөгжүүлэх хийх хэрэгтэй. Чи өнөөдөр одоо тий банкуст зориулсан банкуст хийж байгаа бол нэгтлэн бодох бүртгэлийн систем хийж байгаа болж гэдэг юм уу? Ийм л асуудал байгаа. Зүгээр систем гэдэг утгаараа аюулгүй байдал бол кибер аюулгүй байдал тэрний мэдээлэл боловсруулж байгаа яаж байгаа учраас энэ хувь мэдээллийн хууль мэлгээд тэр цахимын 5 хууль гэдэг хууль хэрэгжиж байгаа. Тэгтэл тэр компани ч бүтээгдэхүүн борлуулж байгаа хэрэглэгчтэй байгаа хэр хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль өрсөлдөөний хууль гэж ороод ирнэ. За тэгээ борлуулаад орлого олж авал яхаа татварын бүх хууль орж ирнэ. Тэр олж байгаа татвараа хүн ажилуулж байна, хүнд одоо орлого олгож байна. Хувь хүнд орлого олгож байгаа юм чи яг хувийн орлого албан татварын хуулийг ойлгоод хэрэгэлцэн байх хэрэгтэй. Татварын бүх хууль ороод ирж байна. Тэр компани тайлан гаргаж байгаа. Тайлан илгээж байгаа яг уу. Тэгээ нөөдлөгч бол нөөтийн хууль юм бэ. Тайл нэгтлэн бодох бүртгэлийн хууль стовс гэдэг. Тэгэхээр энэ бүх яг аль салбарт ямар үйл ажиллагаа үзүүлж байгаагаас хамаарал Монгол улсын холбогдох бүх үйл тогтоомжийг л зүгээр яг энэ компаниудад зориулсан ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт олгож илүү даваа болгоомж ойлгох тухайлсан хууль байна уу гэвэл ямар ч хууль байхгүй байхгүй. Тэгэхээр энэ олон хуулийн уялдаан дот нөгөө нэг жигдэртлээ тэгээ ингээд нэг юм хэрэгжилтийг хангаад зөрчсөн гэж нэг юм акт тавиулчихгүй нэг маргаан заргаан гарахад нөгөө харилцагч үйлчлүүлж байгаа эсрэг таны зөвшөөрсөн үйлчлэгээний нөхцөл дээр чинь бид нэр энийг ингэж тавьж өгсөн та зөвшөөрсөн хэдүүлээ эрсдлээ ингэж хуваарлахаар тохирсон. Тэгэхээр учраас энэ тохиолдолд манайхын ийм хариуцлага хүлээж байна. Та ийм хариуцлага хүлээн хэдүүлээ яагаад бол эрсдлээ ингэж хуваарлсан юм аа, хариуцлага ингэж тохирсон юм аа гэж байгаа буюу ихэнх энэ үйлчлэгээ чинь ямар ч тэр хууль одоо хууль салбар хуулиуд орохоос наана үндсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлж байгаа юм чи өөрөө яг ингээ бүгд иргэний эрх зүйн харилцаа байхгүй. Тэгэхээр тэнд юусоо гэрээний эрх зүйн харилцаа явж байгаа. Бид нар ингээл үйлчлэгийн нөхцөл дандаа гэрээ явж байгаа. Нууцлын бодлого хэрэглэгчийн гэрээ юу ч гэж нэрлэж болно. Тэрийг тэгээ ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадны дотны компаниудын амиг сайхан ингээл хуульч мөл тавьчаал амар замраг явж байгаа шүү дээ.
Гэтэл яг тэр гол баримт бичигч нь л эргээд тэр эрсдэл хуваарлахад гол барих хэрэгтэй юм болж байгаа. Тэр өөрөө ямар харилцаа, ямар эрх зүйн баримт бичиж гэхээр иргэний эрх зүйн харилцааны гэрээний эрх зүй зөвлөсөн баримт бичиж. Тэгэхээр тэр гэрээний эрх зүйн зөвлөгөөдийн тэрэг болж байгаа шалтгаан тэгж гарч ирдэг байхгүй. Тэгэл нөгөө гарын үсгийн цахимаар авж ийн, юугаар авж ийн, OTP-гээр авж ийн, тон гарын үсгээр авж ийн үгэл ингээл зөвшөөрлийг нь яаж авж ийн те, эрс гарын үсэг зурж ийн үгэл асуудлууд юм. Тэгэл нэг юм яригч байгаа шүү дээ. Уул уурхай салбарт хэрэглэгдэх систем хийжээг бол уул уурхай салбарын хууль хамаагүй гэж үзье гэдэг юм уу те. Ингээд нэг юм том салбар бүр ингээ хүнд үйлдвэрлэлийн салбарын хууль мэдээж хийж орж ирэхгүй. Тэгвэл ингээл нийтлэг одоо нөгөө эрх шиг хамгаалахад чиглэсэн бүх хуулиуд л энэ бүх бизнесүүдээр хамаардаг. Тийм баг. Тэгэхээр манай залуучууд ер нь одоо за яг хуу стартап гэдэг томьёол хоёулын энэ дээрээс юу гарах гээд байна вэ гэхээр за олон улсад бол ингээд стартапуудаа ямарч гэсэн тодорхой шалгуурын хүрээнд ингээд ангилаад байна. Тэрийг таньж мэдээд байна тийм. Бид нэр бол одоогоор жоохон таньж мэдэж чадахгүй байгаа тийм. Тэгтээ яг хуу цаг нь ирэхээр мэдээж таньдаг болох бах. Энэ ингээд илүү хөгжиж явах бах. Тэгээд тэгснээрээ нөгөө хөнгөлөлттэй тэр асуудлууд нь илүү тодорхой болох бах гэж бол найдаж байна. Гэтэ одоо энэ нь хизээ юм гэхээр бид нэр хоцрооч байгаа юм шиг тийм. Үнэхээр л уул уурхайн бизнесээс тусдаа одоо монголчууд оюуны хөдөлмөр эрхлээд ингээд энэ технологиг ашиглаад одоо эдийн засгийг солонгоруулна гэж бодож байгаа бол уг нь энэ асуудлуудыг аль эртэл хийх ёстой байх л гэж би өвдөө бол зүгээр бодоод байна. Тэгэхээр ямар ч байсан тэгээд энэ нэг хүмүүс нь санаачлаад хийх бах зүгээр технологийн компаниуд нь өөрсдөө энэ дээр хуульчдтайгаа нийлээд те бүгдийг ингээд санаачлаад төрийн бусууд нь те холбоодууд нь ингээд санаачлаад явдаг бол илүү хурдтай явж иж бас магадгүй бах гэж би зүгээр. Би бол ингэж бодсон нөө виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуулига байгаа шүү дээ. 5 хуулийн чинь тэр хуулийн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг ажлын хэсэг гэдээ буюу тухайн салбарыг мэддэг салбарын хүмүүсээр нь бүрдүүлсэн ажлын хэсэг байсан байхгүй. Тэнд ажиллаж байгаад яг тэр хуулийн төслийг төслийн ажлын хэсэгт оролцоо батлагдаад тэрний дараа хорон дээр журмууд батлагдах ингээд бүх процессд нь оролцоо явж байгаад хараад нэг бас дүгнэлт хийсэн юм гэхээр ер нь бол энэ технологийн шинэ салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний юмнууд дээр бүгдийг хуульчлах гадаах нь бас хэр зөв юм. Салбар болгоныг очиж хуульчлах гал бүтээгдэхүүн болгоныг хуульчлаад зөвшөөрлөлтөд болгохгүй бол тэгээ хуульчлаад хуулаа бичээд яг хуульчилж чадж байгаа юм. Ер нь бол тохирохгүй хууль бичээд хит бүр хийлүүлээд тийм хэрэгжүүлж чадаагүй хууль бичээд нөгөө хуулийн этгээдүүдэд амар их шаардлага тавиад за чи энэ бизнесийг хийхийн тулд ийм хүний нөөцийн шаардлагыг хангах ийм ч аюулгүй байдлын ажилтнтай бай, тиймч тусгай мэрэгсэн хүнтэй бай гэл. Тэгэл тэгснээр за энэний бизнесийг хийхийн тулд чиний систем чинь ийм шаардлага хангасан байх хэрэгтэй, ийм ч аюулгүй байдлыг хангасан байх хэрэгтэй. Чи энэ бизнесийг хийхийн тулд ийм хувь нээсэн хөрөнгөтэй байх хэрэгтэй, тэдний тэр бомын хөрөнгөтэй байх хэрэгтэй. Маш том шаардлагуудыг тавьж агаад энийг хангуулж юм манахаас тусгай зөвшөөрөл аваарай. Тэгээ тэрийг хангаад тусгай зөвшөөрөл авчаар тэгээд төрөөс буцаагаад олон өчнөө зардал гаргаад өчнөө өндөр шаардлага тавьж тусгай зөвшөөрлөлтөө үйлчлэгээ би одоо ялангуяа энэ виртуалын хуулийн дээр санхүү зөвшөөрлөөр маш шүүмжлэлтэй ханддаг байхгүй юу. Тэгээд өнөөдөр аяйгún өндөр шаардлага тавиад яг ингээд тухайн үед ингээд койны бүүм ингээд болж исэн чи амар хууль батлах гал аяйгún хурдан яарал. Гэхдээ тэр чинь өөрөө биржид зориулсан хууль батсан, гаргагч нарт зориулсан хууль батлааг байхгүй. Тэр бүүм чи өөрөө гаргагч дээр яваадсан байхгүй. Тэнгүүд энэ хоёр харилцаагаа ялгаж салахгүй буу яарал аваачил тэр арилжаа явагддаг биржүүдийг зориулсан үйлчлэгээ үзүүлэгч хууль батлсан байхгүй юу. Араас нь тий бүүм ч юм бол гаргагч гаргаад исэн шүү дээ. Нөгөө санаачлагч Монгол улсын гаргагчийг зохицуулах хууль батлаагүй. Тэр гаргаад байгаа койных нь арилжааг зуушлаад байгаа биржүүдэд зориулсан хууль. Тэгээд ингээд баахан явж исэн биржүүдэд өндөр шаардлагатай бүгдэнгүүс нь баахан татвар хураамжаа одоо жил болгон зохицуулалтын үйлчлэгээний хураамж энэ аваад тэгээ хууль баталж өгчөөд тэгээ энэ тусгай зөвшөөрөлтөөс салбараа буюу тэднэрт тэгээд татвар хураамж төлөө явж байгаа компаниудын зах зээлийн орчныг хамгаалах дэмжигтэй холбоотой бүр юу ч хийдгүй ямар ч чадамж байхгүй. Өнөөдөр Монгол улсад тэр виртуал хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хийхийн тулд өчнөө шаардлага хангаа бир зөвшөөрөл авч хийж болдог үйлчлэгийг гар утастай Binance дээр нэг аккаунттай нэг залуул яг ижлэхэн үйлчлэгийг энэ хэдэн хүнээс хувь дансаар мөнгө аваад Binance дээр зуучлалын үйлчлэгээ үзүүлээд peer to peer хийгээд захиалга хийж өгөөд ашиг олоод сууж байгаа шүү дээ. Зөндөө тийм. Тэгээд тэр хүмүүсийг сүүлд яг ингээ банкны дансаар нь хөөгөө татварын хил шалгалт оруулаад нэг цэгцэлэх гэж үзсэн. Гэхдээ тэр олон улсад байгаа юмыг хааж чадахгүй. Тэр олон улсынхан тэр бирж рүү манай зохицуулалт өнөөдөр ийм болчлоо. Тийм учраас
танах ийм бодлоготой ийм өөрчлөлт орвол манахаас хандвал ингэдэг гээд тэр юмаа хууль баталгаасаа өмнө батлагтайгаа зэрэгцээд хийгээд хуулиа батлаад яваад энэ тэгж ажиллах хэрэгтэй байхгүй юу. За одоо тэгэл яг ийм жишээнүүд зөндөө ингээд ерөөсө зөвшөөрөл өгөх туфтаа тэгээ зөвшөөрөл өгчөөд тэр зөвшөөрөлтэй салбарынхаа хүмүүсийг хууль тогтоомжоо дагаад бизнесээ хийгээд ажиллаж амьдрах орчингийн бүрдүүлэх юмн дээр хуулийг тэр салбарыг хуультай байлгана гэж хууль тогтоогч үзсэн бол яг тэр зохицуулагч байгууллага нь тэр хуулийг яг 100% хэрэгжүүлж ажиллахтай холбоотой тэр компаниудыг хамгаал гэж ярьж байгаа агуулга ерөөсөө биш. Тэд нар тэр хуулийн дагуу ажиллаад татвар төлөө явж байхад хажууд нь хууль бусаар Монгол улсад энэ бизнесийг хуулийн этгээд хийн гэж хуульчилчаад хувь хүн хийгээд хуулийн этгээдийн хэлбэргүйгээр хувь хүн хийгээд байгаа юмыг таслан зогсоох ёстой угаасаа. Тэрийг зөвшөөрч болохгүй. Тэрийг зөвшөөрөл харахгүй байгаа юм шиг орохчвол хууль баталсан хэрэг ямарч байхгүй. Гэхдээ миний бодлоор бол виртуал хөрөнгө хуулийн батлаад энэ ингээд айгүй шин төрлийн бүтээгдэхүүн гаргаад явах боломжтой юмнууд дээр маш их хаалт тавиад ингээд энэ салбарыг амар унтаа байдалд оруулсан байхгүй. Шинэ бүтээгдэхүүнийг хуульд нь нийцүүлэхээ гаргаад хуулийн тайлбарлаад ямар ч хуулийн зөрчил авахгүй нэгэд үзэхээр зөвшөөрдгөө ч юм. Мах зохицуулагч байгууллага гэл нэг өөрсдийнхөө ингээд хашаан тийгээд авчаараа хайшинж гаргахгүй гэл ингээд ямар ч уян хатан шинж минь байдгүй. Тэгээ нэгэнтээ ингээд нилээ хэдэн салбар дээр ингээд чадахгүйгээ харсан юм чи одоо юм болгоныг хөөцөлдөөл. Тэр технологийн аюулгүй байдлыг хангах тэртээ заавал нэг салбарт хамаатай биш. Систем байгаа бол мэдээлэлээ ингэж хадгалж хамгаалаарай. Аюулгүй байдлаа ингэж хангаарай гэдэг хууль журам харьцангуй батлагдаад одоо нэг хүлээгдээдсэн журмууд нь батлагдаж дуусаад хэрэгжээд явж штэ. Тэрнийхээ хэрэгжилтийг хангах дээр л анхаарч хамбал тэр нь виртуал хөрөнгийн салбар байна уу, өөр санхүүгийн үйлчилгээний салбар байна уу, өөр тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа эрхэлдэг зүгээр хийх байна уу хамаагүй байхгүй юу. Тэгэхээр нөгөө хууль тогтоогчийн зохицуулагч байгууллагын нийтлэг эрх шиг хамгаалагч бид нар санхүүгийн салбарын доктортой байдлыг хамгаалах чинь хүнийхээ аюулгүй байдлыг хамгаалах чинь зөв. Гэхдээ тэрийг хангахад шаардлагатай хууль нь баталгагдчих. Ер нь бол ингээд сүүлийн үед ингээд хараад хахад би бас сая гэл хэвлэл мэдээллийн форумаас ирлээ те. Ингээл энэ салбар ч ингээл бүх салбар дээр ер нь жоохон миний судалж гүн ор зөвлөж байгаа салбар тарахаар нэг зохицуулалт нь амар хэтэрсэн харагдаад байгаа юм. Хэтэрхий зохицуулалттай тэрийг яаж хэрэглэх учраас компаниуд нь олохгүй, яаж хэрэглэж хэргийг гаргах вэ гэдэг учраас олохгүй. Тэгээ хэргийг гаргаад зөвлөгөө мөвлөгөө өгөөд нэг гарц гаргалгаа хийчихээр зохицуулагч байгууллагууд нь зөвшөөрөхгүй үгүй энэс хашиж гарахгүй шүү гэдэг ингээд барьчаад идэг. Нэг ингээд хэтэрхий зохицуулалт дундаа ингээд нэг юм учраа олохгүй байгаа юм шиг санагдаад тийм мэдрэмж төрөөд идэг болчиход байгаа хэрэг. Тодорхой хэмжээний нэг одоо жуг нь бол нэг сандбоксing журам гайл тий хуулиар зохицуулагддаг бол энэ сандбоксing журам дээр хүсэлтээ өгөөд энэ бүтээгдэхүүний зах зээл дээр гаргаад туршаад үзээд үнэхээр болж ивэл бид нэр хууль журамжид дөрвөн журмаа гаргая гэж тэгээд байгаа. Тэгэхээр одоо эсвэл тэр виртуал бүсийнхаа хуультай холбоотой тэр сандбоксоо ч юм уу те ер нь тэр юмнуудаа ингээ гаргаад нэг жоохон хооронд нь уялдуулаад үзүүл яад юм бол те тиймэрхүүгээс ер нь олон улсад яг энэ төрлийн за одоо Silicon Valley ч гэдэг юм уу те одоо Stone ч гэдэг юм уу тэр технологийн стартапууд илүү өндөр хөгжиж байгаа улсуудад яг энэ хууль эрх зүйн орчин талаараа ямархуу нөхцөл байдал байна. За ер нь ингээл амар яг ингээл одоо ингээл технологийн салбар хэр ингээл би ингээл яг зөвлөгөө өгч ажилладаг болохоор ингээл захирлуудынх нь яриан байраа энэ төрлийн уг нь бол нэлээд сонсдیں۔ Тэгэл бүгдээр ингээл ингээл том юм яриалаа юм шиг. Тэгэл томрол чадаал бүтээгдэхүүнээ гадагшаа одоо манай өөрсдөж компаниудаас ч гэсэн гадагшаа гаргацсан байгаа зөндөө компани байгаа байхгүй. Тэгэл ингээл гоё амбиц том юмнууд ярьж байгаа зү. Тэгээ тэнгууд яг ингээд эргээд нөгөө талдаа ер нь ингээд зохицуулалт гэж хараад байгаа юм ингээд амар энгийн олон улстай ч гэсэн энэ шин төрлийн технологи юмнуудыг ерөөсөө одоо ингээд ер нь ингээд хууль зүйн салбарт нэг харьцуулсан судалгаа гэж нэг юм байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлыг олон улсад яаж зохицуулж ийн гэдэг нэг хэдэн ижил төстэй ижил эрх зүйн системтэй хөгжилтэй ч юм уу тэг ингээд улсуудыг хараад нэг судалгаа хийгээд за нэг юм эндээс дүгнэхэд хандлага нь юм байгаа юм чи нэг ишээ гэдэг ч юм уу те. Одоо хууль батлахад бол тийм харьцуулсан судалгаанууд их хвшлэн хийгдэж байгаа. Тэгвэл энэ технологийн салбарт одоо ерөөсөө 3 хандлага харагдаж байгаа. Зарим улсууд бол ерөөсөө буян болгоныг зохицуулах гэж оролдохгүй зөвхөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэдэг тэр хууль зохицуулалтаа бариад явчих тийм. Бариад аюулгүй байдлыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, тэр системийн аюулгүй байдлыг хамгаалах гэдэг рүү анхаарлаа хандуулад бүтээгдэхүүн үйлчилгээ болгоныг зохицуулах гэж оролдохгүй орхиод явж байна. Зарим одоо дахиад нэг хандлага нь ихээр тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөрөө тусгай зөвшөөрөлтэй салбар руу орж байгаа бол тэр хууль журам дээр нэмэлт өөрчлөлт хийх байдлаар зохицуулаад тухайлсан нэг
зохицуулсан хууль гаргахгүй. Яагаад гэвэл энэний хөгжил нь хурдан маргааш ихэд энэ бүтээгдэхүүн ямар шинжтэй болохын гэдгийг тааж хэлж чадахгүй учраас ингээд харцнах байдлаар ингээд нэг зохицуултын үйлчлэгэн дээр нэг юм нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар аваа явж байгаа юм байна. Тэгээд мэдээж нөгөө хандлага нь яг тухайсан хуулиуд батлаад явж байгаа юм байна. Тэгэнгүүт энэ дээр одоо юу гэдгийг манайх яг ямар хандлага руу ороод байгаа юм бэ гэд яхаар надад бол би сүүл төр финтекийн форум дээр оролцохдоо бас нэг сүүлийн үеийн юмнууд ингээл харж зохицуул ярих хандлагаа холбогдуулаад ингээл харж исэн. Тэгээ ерөнхийдөө тэгээд бодохоор хэд зохицуулах хандлага руугаа л яваад байгаа юм байна. Тэгээд зохицуулж чадахгүй одоо ингээд орхицсан юмнууд бол байна. Угаасаа хүрч чадахгүй тий хаана юу болж байгаа юм. Зөвшөөрлөлтөө хийхстэй юм зөвшөөрлгүй хийгээд тахад ч зохицуулалт байгуулга мэдэхгүй явж байгаа юмнууд ч байна. Тэгэхээр зарим нь яагаад онцлог хэрэгжүүлэхгүй байгаа ч юмнууд байна тий. Тийм. Гэхдээ ингээд нэг сүүлд миний нэг ажиллаад дэж хүүхдээр хүртэл явсан захиргааны маргаан кейс байгаа байхгүй юу? Одоо би бол компанийн тэр бол нээлттэй шүүхүүрэл мөрөд болоо явсан байхгүй учраас компанийн нэр усыг хэлэх боломжгүй байна. Гэхдээ санхүүцүүлэхороо тусгай зөвшөөрлөлтөд эрхлэх ёстой үйл ажиллагааг танах тусгай зөвшөөрлөг эрхлээд байна гинт зүгээр нэг ХКК өчнөө жил үйл ажиллагаа явуулаад явж исэн юм гинт тусгай зөвшөөрлөлтөд үйл ажиллагаа гэж үзээд торгуулт тавьсан. За тэр торгуултаа бол марганаа гэд манай өршөөш компани маргаад захиргааны шүүхээр маргасан. Тэгээд тэр маргаан дээрээс ингээ хараад явж хахад нөгөө та нар зөвшөөрөл авах ёстой гэж тавиад байгаа тэдний үндэслэл болгоод байгаа банк санхүүгийн хууль. Яагаад та хуулиуд нь тэр бүтээгдэхүүн үйлчилгээ Монгол улсын зах зээлд нэвтрэхээс ч өмнө байсан хуулиуд. Тэгээд зөвшөөрлийн хууль буюу сүүл батлагдсан хууль батлагдсантай холбоотой ерөөсөө шинжлэгдээгүй хуучин хуулиудаа барьж бид нар зохицуулагч байгууллага гэж тэр лугаа жихэж оруулах байдлаар логикийн хувьд энэ бүтээгдэхүүнлэхийг ер нь дэлхийд дээр хизээ бий болсон. Улс орнууд дээр хизээ бий болсон. Манайд хизээ ийм үйлчлэгээ орж ирсэн. Энийг орж ирснээс биш манай эрх зүйн орчинд чи ямар өөрчлөлт гарсан гэдэг нэг хуулийг буцааж хэрэглэн энэ төр гэж нэг харддаг юм байна. Тэрийг ч ойлгохгүй ингээд өөрийнхөө зохицуултыг итгэхэд болох гээд одоо ингэж торгуул тавьсан гэсэн үг шүү дээ. Ийм хандлага нь харахаар тэгэл ер нь компани хэмжээний томроод ирвэл зохицуулах гэж оролдоод өөрсдийнхөө торлоо татж оруулах гад тэгээ нэг жижигхэн тэрүүхэн тэндээ хийгээд байвал чи манай зохицуулалтаа мөнштэй энэ гэхгүй ингээ орхиод айгүй юм бас юм сонгомол байдлаар хуулмал хэрэглээ яваад байгаа юм байгаа. Тэр зүгээр ерөнхий юуныхаа хувьд бол надад бол хитрхи зохицуулттай яг өдөр тутамдаа өнөөдөр тэр компани дээр ийм кейс гарсан чинь тэгээд энэ компани дээр ийм кейс гарсан чинь тэгээд гэж би ярьж чадахгүй ч гэсэн тийм байнгын энэ салбарын компаниудтай ажиллаж байгаагийн хувьд нэг шинэ бүтээгдэхүүн гарах гал одоо ер нь бол компаниуд чинь яг юу асуудаг юм хэрэг магадгүй жилийн дараа гарах гэж байгаа бүтээгдэхүүн дээр за бид нар нэг юм санаа хөгжүүлээ явж байгаа юм байгаа яг хөлийг өөрчилж асуу бид нар дандаа тэн дээр өөрчилж ажилладаг гэсэн. Тэгэл ингээл кейсүүдээр хараад дараа нь эсвэл ингээ гинт нэг юм зарлахаар болчоод одоо яах вэ гэл ингээл хараал ажиллаж хахад болохгүй гэж хэлэх тэрний ингээд нэг юм хэлийг гэвэл ашиглах хууль нь хитрхи олон байгаа байхгүй. Яаж болох вэ гэж гарц гаргалгаа хий гэхээр хитрхи их юм хуулийн зохицуултын уялдаатай уялдаагүй хуулийн зохицуултын дундуур яваад байгаа байхгүй. Тэгэхээр юусоо яг энэ технологийн салбарт хитээх зохицуул байх нь өөрөө хөгжлийн хойшин татсан байна гэдгийг би бол виртуал хөрөнгийн хуулийг баталсан хэрэгжүүлсэн байгаа байдал дээрээс ер нь хараад тод жишээ тэр бол айгүй тод жишээ. Тэгээд хууль тогтоомжийн хуулийг хэрэгжүүлэхгүй хууль баталгаар ямар хор уршигтай байдгийг гэдгийг тод жишээ гэдэг ковидын хууль тэрний дагуу хийсэн 80 судалгааг би ярьж чаддаг байхгүй юу? Тэрийг судалсан учраас яг тэрэн шиг бид энэ ингээд ингэсэн магаа судлаад хэвлүүлсэн судалгаа надад байхгүй ч гэсэн тэр хуулийн ажлын хэсэгт нь орсон дүрм журмынхаа ажлын хэсэгт нь орсон тэр хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан хэдэн бирж дээр нь ажилласан тэгээд тэднийх нь өдөр тутмын үйл ажиллагаан дээр анханаас нь энийг Монгол улсад хийх хөл яах вэ гэдгээс нь эхлээд зөвлөд явж исэн төслүүд байна. Хамгийн болж бүтээ явж байгаа одоо бол гайгүй хэдэн төсөл дээр ажилласан. Тэгээд тэд нар одоо ямар байдалд байгаа вэ? Тэд нар нэг шинэ бүтээгдэхүүн хийхээр санхүүцүүлэхороо юу гэдэг вэ? Тэр уулзалтанд нь хамт ороо явдаг хүний хувьд яг энэ салбар дээрээс л харахад үнэхээр ойлгож урьдчилж зохицуулж чадахгүй болвол одоо энэ олон улсад байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэдэг зохицуултаа сайжруулад тэгээд тэр аюулгүй мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлыг хангачаад тэр хоёр хуулийнхаа
хуулиа хэрэгжүүлэх тэр хуулийн хэрэгжилтэн дээр хяналт дээр нь тавих тэр хүний нөөц мөөц дээр төр засаг нь анхаарад яваад тэгснээс энэ бүтээгдэхүүн үйлчлэгээ олгоныг зохицуулах гэж оролдоод байгаа болоод болчвол яасан юм бэ гэдэг ер нь дүгнэлтэнд хүрээд байгаа. Тэрээс л манайхан бол бүтээгдэхүүн үйлчлэгээ олгоныг зохицуулах гэж оролдож байна. Энийг чадахгүй гэдгийг нь хэдүүлээ виртуал хөрөнгөний хуулийн жишээн дээрээс харчлаа. Одоо болоо өөр залбар дээр туршиж үзэх шаардлагагүй шүү дээ. Тэрч байтугай энгийн жирийн хууль атлахтаа судалгаа шинжилгээгүй батлаад хүчний асуудал үүсэл өчнөө судалгаа хэвлүүлээ яриа явж байгаа зөндөө юм байна. Тэрийг тэгээд технологийн салбар дээр бараг чадахгүй нь ойлгомжтой юм биш үү гэж бодоод байгаа байхгүй. Крипто биржүүдтэй холбоотой асуудлууд бол илүү нөгөө дижитал стартап юм уу эсвэл энэ санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгч нэг юм технологи ашиглаад санхүүгийн үйлчлэгээ үзүүлээд байгаа буюу таны нөгөө нэг хэлээд байгаа тий бүтээгдэхүүн технологи ашиглаад бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлээд байгаа нөхдүүд байх тий ер нь бол тэгэхээр тодорхой хэмжээнд яг нөгөө санхүүгийнхаа хууль эрх зүйн хүрээнд зарим зүйл дээр нь бол захирагдах нь бол илүү зөв баг. Харин тэрийг хийж байгаа тэр технологийн компани тэр продакт олон улсад гарахад бидний яаж дэмжлэг үзүүлэх юм бэ? Монголдо туршихад ер нь ямар одоо боломжтой гэдг нь харагдчихлаа ч гэдэг юм уу те. За яг хөө дийлэнх нь энэ төрлийн үйлчлэгийг бол одоо гадны системүүдийг авчраад ингээд нийлүүлээд Монголдо хийгээд ингээд хэрэгжилж байгаа баха. Харин зүгээр бид нар энэ төрлийн бүтээгдэхүүнийг хийгээд олон улсад яг тэдний шиг гарч чадахгүй юу гэдэг дээр бас жоохон анхаарал хандвал зүгээр юм шиг надад санагдаад байгаа. Тийм илүү бол сая бол хоёлоо нөгөө бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтуудыг ярьж штэ. За ер нь одоо юу гэдгийг технологийн продакт хийж байгаа тий одоо нөгөө технологийн продактыг ашиглаж байгаа биш продакт хийж байгаа нөхдүүд ер нь олон улсад гарахад тий тэрэн дээр ингээ нөгөө хөрөнгө оруулалт авах дотоодоос хөрөнгө оруулалт авах хөрөнгө оруулагч нар ер нь due diligence хийлгэж байгаа та дөрөв нэг хэлсэн хөрөнгө оруулагчийн талд бас төлхөө ингээд ажиллаж байгаа гэдэг гэж байгаа. Тэгэхээр энэ залуучуудад одоо хөрөнгө оруулагчтайгаа уулзахад тий ямар нэгэн минимум хамгийн минимумда ямар баримтчгүүдийг те ямар гэрээнүүдийг юу ер нь бүрдүүлсэн ямар хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байвал болох уу те зүгээр нэг юм нөгөө их сургуулийн ангийн 4 залуу ягаал гой санаа байна гээл тэгэнгүүтээ тэрийг нэг 3 сар 4 сарын дотор нэг газар сууж хөгжүүлээл нөгөө хүндээ очиж үзүүлэхээр хөрөнгө оруулагчийг хүлээж авч гин үү те ер нь хууль эрх зүйн талаас нь юун дээр анхаарч харж байна. Би нэг яг юм хоёр байдлаар хувааж ярив те. За яг одоо бид нар ингээд энэ бүтээгдэхүүнүүд гаднаас хөрөнгө авахт нь ажиллахаас илүү яг энэ нэг юм хөнгөлөлттэй нөхцлүүд грант авах те хөнгөлөлттэй нөхцлүүд одоо нөгөө санхүүжилтэнд хамрагдах интернет нь олон улсын байгууллагууд угаасаа хуулийн дүгнэлт нэгтгэг учраас яг тэрэнд хамрагдах гад англи хэл дээр хуулийн дүгнэлт гаргуулад тийм хуулийн дүгнэлтүүдийг манай хуулийн фирм бол хэд хэдэн төслөөр гаргаж исэн практик бол байгаа. Яг ингээд хөрөнгө санхүүжилт босгохгүй санхүүгийн бүтээгт одоо яг энэ хувь зам явж байгаа олон улсын байгууллага санал болгож явсан технологийн компани дээр ажилласан туршлага болоолаа. Дотоодод буюу яг энэ ковидын дараах 3 жил ерөөсөө энэ бараг бүхэл мөнгөтэй хүн технологийн салбар руу нэг хөрөнгө оруулалт хийсэн нэг 2-3 жил байсан байхгүй. Тэн дээр ерөнхийдөө ер нь нэг 2-3 групп компани тэгээд нэг энжил хөрөнгө оруулагч ч 2 хөрөнгө оруулагч юм ч юм уу те ийм эднэрийн хөрөнгө оруулсан ер нь бүх технологийн төсөл дээр ажилласан 2-3 жил. Тэгээд ерөнхийдөө нөгөө миний би ч бас нөгөө хуульчгээс гадна CCC-ийн Ябогоор төгсөж байсан. За. Тэгээд яг жоохон ингэж өмнөх ингэж тав хуулийн фирм байгуулахаас өмнөх 5-6 жилийн ажлын туршлага гэж жоохон санхүүгийн хөрөнгө байсан. Миний хийсэн ажил нь өөрөө ажиллаж исэн газар маань тийм биш тарсан. Тэгээд жоохон энэ талтай ойрхон байсан. Тэгэл яалтчгүй ингээл явсан чинь технологийн салбарт хэдүүлээ зөвлөнө гэж яваал дөнгөж нөгөө захимын 5% нь батлагдал тэр 5%-аараа яаж бүтээгдэхүүн үйлчлэгээ нийцүүлэх гэж явж исэн чинь гэнтэл нөгөө салбарууд чинь ковидын бум болоод бүтээгдэхүүн үйлчлэгээ нь амар танигдал нөгөө компаниуд маань өөрсдөө бүр ингээд шууд хөрөнгө оруулагч болоод те экосистемээ бүрдүүлж ингэж баахан компанид хөрөнгө оруулалт хийгээл тэгэл мэдхгүй нэг 3 жил л би ингээд өдөр олгол хөрөнгө оруулалтын гэрээ хувьцаа эзэмшигчийн гэрээ бичээд идэг байсан юм. Тэгээ ерөнхийдөө ихэвчлэн хөрөнгө оруулалт мөнгө өгж байгаа талд нь зөвлөгөө өгч гэрээг нь бичиж те тэгэж ажиллаж исэн гэсэн. Тэгээд одоо ер нь бол ингээд тийм байдлаар ингээд ажиллахад ч юм уу энэ харилцаан дээр ер нь ихэвчлэн хөрөнгө оруулагч нь өөрөө гэрээгээ хэлж бичдэг.
одоо мөнгө өгөх гээд байгаа. Шаардлага ихэлж өөрөө бичсэн гэсэн үг. Тэгээд манай яг энэ 3 жил бид нар тийм гэрээнүүд бичиж энэ технологийн салбарт тэр хөрөнгө оруулалт өгч нэлээд их дэвт хэлжсэн. Яг ингээд бүр хуулийн дүгнэлт гаргуулад тэгээд ер нь бол гэрээ бичихтэй би бас ер нь шалгаж ээж бичмээр байна гэдэг. Зүгээр одоо нэг ийм орчуулгын ингээл амар том мундаглаг гэрээ ашиглаад тэр хинт хэрэгтэй юм бэ. Үндсэндээ одоо ингээд манад итгэл үзүүлэх юм уу. За ингээд чи энэ дээр чамааг ажиллуулмаар байна гэх юм тодорхой хэмжээнд итгээд ажиллаж байгаа захирлууд ч гэдэг юм уу те. Би бас зөрүүлээ хэлдэг байхгүй. Үгүй та надаар гэрээ бичүүлээд дараа нь тэр чин нэг үйл ойлголцол үүсгэхэд чин та нарт тэр хэрэглэгдэхгүй нэг том суртаа сайхан гэрээ байгаа те. Тайлж чадахгүй яах юм бэ. Гэхдээ би тэгээд танд хэрэг болох гэрээ бичнэ гэвэл би энэ таны мөнгө өгөх гээд байгаа компани чинь тодорхой хэмжээнд ойлгоод шалгаад бүтээгдэхүүнийг бид нар яг юу ойлгоод шалгаад тэгээ бичиг цаас нь юу вэ шалгаад хэдэн хувьцаа эзэмшигчийн тэд нар нь өмнө орж гарахдаа янз янзын гэрэмрээ хийцэн үү талан баланс дээр нь үр зээл авлага юу бүртгэлтэй тэд нар нь яахын хаашаа төлөвлөдгийн одоо хэрэгжилж байгаа програм хангамжууд нь юу байгаа хичнээн лицензийн төлбөр төлөвлөдгийн өөрсдийнхээ санаан дээр юу авсан одоо тий яг хин хөгжүүлсэн ямар лицензийн гэрэмрээ хоорондоо хийсэн байд юм уу энэ үүсгэн байгуулсан гэдэг 3 залууч нь хоорондоо ямар тохиролцоотой байдгийг тэгээ за нэг нь яг хөгжүүлэгч юм байна. Нэг нь харьцангуй сейлс талаа хариуц. Ер нь ихэвчлэн тийм байдаг байхгүй. Нэг нь л код модо бичээд нэг гол санаагаа яг ингэж одоо болгоод явдаг тийм амьдруулдаг. Тэгэхээр нэг нь одоо юу гэдгийг тэр илүү бүтээгдэхүүн хөгжүүлэлт талд нь одоо байцсан тийм. Нэг нь бол одоо мөнгө төрөг шийддэг юм ингээд өөр ингэсэн оролцоотой. Тэгээ энэ гурав чи ийм оролцоотой байх юм а хоорондоо тохирсон юм уу? Тохироогүй байхад нь та мөнгө өгч дээрээс нь 4 дахь хувьцаа эзэмшигч нь болж ороод тодорхойгүй бас нэг хүн болж орж ирээд болно. Тэнгүүч би таны хуульч. Тэнгүүт би тэр гурвын хоорондоо тохирох юм бичиж өгөх тэр гурвын хуульч биш үү те. Тэгэхээр энэ гурав чинь тэр юма тохирсон баримт бичгтээ бол тэрийг харж агаад одоо тантай тохирж байгаа тохиролцоо нь яаж нийцэж явах юм те. Эндээс одоо тань танилцуулж байгаа бүтээгдэхүүний ашиг олох төсөөлөл бүтээгдэхүүний танилцуулга гэдэг бол нэг өөр. Гэтэл энэ бүтээгдэхүүнээ тэд нар хувьцаа эзэмшлээ яаж хадгалж яаж авч явна гэсэн энэ танаас хөрөнгө оруулалт авах гэдэг эднэрийн чинь хоорондын тохиролцоо гэдэг чухал. Тэр энэ миний ингэж асууж ойлгож энэ компанийн ойлгож юм ин ойлгож иж би гэрээ бичнэ тэрнээс бол тэгхгүйгээр харахгүйгээр за эндээс 30% хувьцаа авах гэж байгаа юм байна. Энд нэг тэр бумыг өгөх гэж байгаа юм байна. Тэгээ энийг солилцсон гэдэг гэрээ бичээ би яхаа тэрний оронд натраат ороод хувьцаа худалдаа авах гэрээ загвар гэрээ натраат төр байж байгаа шүү дээ. Тийм мэлэн гэрээ. Очоод хийлгэсэн дээр шүү дээ. Шудрах хэлдэг байхгүй. За тэгээ шалгая гэд ингээд шалгаад нэлээд том компаниудад шалгаад хөрөнгө оруулалт өгсөн авсан үнэхээр ингээд шалгаад авах юм уу? За ерөөсөө ийм ингээд нөгөөдгөө тайлцуулаад те яг өөрөө одоо үгүй одоо нөгөө хөрөнгө оруулалт гэж байгаа юм чинь те. За танах юу материал яах ингээд бид нар шиг ингээд лист гаргаад шаардж юм. Байхгүй сайхан бүх юм байхгүй. Сайхан байхгүй. Тэгээ манай юуны танилцуулга ингээд танилцуулга явуулаад ингэчих ч юм уу те. Тэгэл байгаа юм шалгах нугасаа. Тэгээд одоо төрийн байгууллагаас авчулдаг бүх лавлгаанууд нь авдаг ч гэдэг. Тэгэл яг байгаа юмныхын хүрээнд асууд тодруулгуудаа аваад тэг гэрээг нь бичнэ. Тэгээд ихэнх тэр гэрээг бичихтэй би хэний үйлчээр ажиллаж байгаа гэдгээс хамаарат байхгүй юм байхгүй гэж орхихгүй байхгүй юм дээр нь мэдээлэл баталгаанууд бичих. Тэр амлалт ярьжсэн юмнуудыг баталгаажуулах гэдэг юм чухал байхгүй юу? Үүргүүдийг нь оруулж өгөх юм тийм үү? Тэгэхээр тэр ер нь бол тэгж ажиллаж гэрээнүүд бичдэг, тэгж ажилласан яг тэр 3 жил баахан тусал дээр. Тэгээ тэндээс өөр ерөнхийдөө ингээ хараад байх юм юу байдгийг гэхээр мэдээж хөрөнгө оруулалтын харилцаан дээр өгч байгаа тал нь их хөвчлэн тэгээ шалгаад гэрээгээ бичээд өөрсдийнх нь гэрээний нөхцөлийг танилцуулаад тэгээ нөгөөдөл нь саналаа оруулаад ингээд ажиллаад явдаг юм байна тий. Тэгэхээр энэ дээр одоо яг авах гэж байгаа талд нь өөрөө анхаарах юм юу вэ хэлээч гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр энэ нь одоо ингээ мөнгө авах гэж хахад одоо нэг ийм хандлага харагдаад байдаг. Ер нь бол ингээл айгүй удаан өөрсдийнхээ их усүрээр яваад ашгүй нэг хөрөнгө оруулагч олдоод нэг мөнгө төрөгтэй ингээд жоохон өөр зээл өсч мөсөн юм яваад гэлс юу ч хамаагүй тэр танилцуулсан гэрээ мэрийг зураал мөнгө аваад хувьцаагаа өгөөл ерөөсө тэр харилцааг хувьцаа өгчэн зөрүүлээд мөнгө авч яах гэж харах гад тэгээ ер нь бичиг цаасандаа жоохон юм ба хандахгүй зурчий. За тэгээ энэ хөрөнгө оруулагч өөрөө энэ гэж байгаа юм чинь энийг ямар бид нар зурхгүй гэж хэлэх хэрэг байхгүй чи ямар олцсон дээр ингээд тий ямар ингээ энийга зас тэрийга зас гэлтэй нь бишээ гэд яг мөнгө хэрэгтэй байгаа хэрэгцээ ингээ хэтэрхий тулчаад
хэтэрхий ингээ хамаагүй хандах гэдэг. Тэр яг компанийнхаа хэмжээс л болж байгаа юм л та тий. Ямар шатн дээр байгаа асуулж байгаа. Тэр нэлээд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа тийм тулцсан шатн дээр байгаа компанид бол юу ч хамаагүй зураад ингэх гээд тэг дараа нь болно эцгийг юм хойшин тавиад тэгээ яг тэгсэн үед ч одоо ингээл бүгд ярьдэн штэ би өөрөө бизнесээ шахагдаж гарсан. Би ингээ жижиг хувьцаа эзэмшигч болцсон. Одоо шийдвэр гаргалтанд ямар ч оролцоогүй би санаагаа тэр хөрөнгө оруулалт алдсан гэдэг хөрөнгө оруулагчаа буруутгаж яриад идэг штэ тийм кейс мэсүүд байдаг тий гадна дотны та зөндөл юм сонсч байсан баг. Тэр чин тэгээд тэр мөнгийг авах гэж байгаа үедээ бичиг цаасан дээрээ анхаараагүйс л болсон. Өөрийнх нь буруу. Тэрний ингээд бизнесийг авцсан дийлэх хувьцаа эзэмшин болцсон эсвэл тэр гүйцэх захирлаас нь халаад гаргаа явуулсан хувьцаа эзэмшин буруу ерөөс биш. Тэр хүн бичиг цаасан дээрээ сайн ажилласан байна. Тэнгүүт за арай нэг өөр шатныч гэдэг юм уу хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ мөнгө авахын тулд ингээ хамаг амиг бууж өгөө зөвшөөрөхгүй гэд нэг өөрсдийн гэсэн байр суурьтай. Яг энэний зөвшөөрн тэрний зөвшөөрөхгүй гэсэн нэг юм наймаалцах хэмжээнд хүрсэн те. Үгүй ингэн гэвэл хувиа багасгана гэдэг ч юм уу те. Өөрсөдөө бас итгэлтэй байгаа багад байна. Тийм шатн дээр гэх юм бол хөрөнгө оруулагч нь өөрөө яг ямар зорилгоор тэр бизнес руу орж байгаа вэ гэдгээс хамаарат нөгөө талдаа анхаарах юм тодорхой байхгүй те. Хөрөнгө оруулагч зөвхөн энэ угаасаа одоо ингээ миний мөнгийг хідэн уулчаар ашигтай байх нь ойлгомжтой төсөл ингээд ер нь зөвхөн хөрөнгө өсгөх зорилгоор тийшээ орж байгаа бол баг хувьцаа нь авах гэрээч биш баг зээлийн гэрээ хийцэн шулуухан. Тэгэхээр хөрөнгө оруулагч яг үнэхээр энэ одоо нэг хэсэг нь болоод явъя бас ингээ мөнгнөөс гадна хувь нэмрүүд байна тий гэж үзээд бас орох гэж байгаа бол зайлшгүй хувьцаа эзэмшигчээр нь орно гэжээвэл нөгөө талд анхаарах зүйл нь бас өөр. Тэгэхээр тэр шатн дээр очсон компаниуд бол гэрээний төрлөө бүр сонгох анхаарах юм гэвэл гэрээний төрлөө сонгох байхгүй. Энэ хөрөнгө оруулагч биднээс юу гэж биднэрт яг дараагийн шатны санхүүжилт хэрэгтэй байна. Гэхдээ энэ хөрөнгө оруулагч биднээс зөвхөн ашиг хүсэж байгаа юм уу? Хамтын ирээдүй хүсэж байгаа юм уу? Юу хүсэж байгаа гэдгээс хамаарат тэр сонирхолтод нийцүүлээд гэрээний төрлүүд гэж байна. Өөрсдөө ч гэсэн бас ярьж эхлэх юм тий. Хувьцааны хувь хэмжээ байна. Гэхдээ тэр хилээд байгаа дуурайд байгаа хувьцааг нь бүгдийг ихэн шатнд эзэмшүүлэх үү? Үе шаттай байх уу? Гэт ингээд зөрүүж тавих наймаалцах юмнууд байна. Тэр шатны компани. Тэгэхээр анхаарах юм тэр гэрээний төрөл буюу хувьцаагаа хизээ яаж өгөх вэ? За тэгээд эргээд яаж гарах юм? Хин хизээ яаж гарах юм? Энэ төр гээд ингээд гэрээ рүү орвол ингээд тохирох анхаарах зөндөө юм байна. Зүгээр наадлын шатны гэрээ хийх хэсэг дээр тийм мэдээж бүр дараагийн шатны том болоо гадна дотноос гэвэл өөр болж байгаа тийм үү. Тэгэнгүүт энэ дээр бүр ингээ нийтлэхээр бүр хин ингээл бас ингээл олон хүмүүстэй харилцаал ажиллаж байхад айгүй ингээл бүгдээрээ мундаг байгаал бүтээгдэхүүн мундаг байгаал компани мундаг байгаал мөнгө төрөг өгч авалцаал хөрөнгө оруулаад аваад өгөөл тэгэл маа зэрхлүүд ингээл яг гаднаас нь харахад ер нь бол тэрийг мэдж байгаа л ойлгоцсон байх таа гэж бодмоор энгийн энэ хувьцаа одоо хөрөнгө оруулалтын харилцааны юмнуудыг ойлгоогүй явж байгаа нь илбэг. Ингээд ер нь ингээд тэр бизнес өөрөө явцсан. Хуулийн бичиг цаас маас ингэж анхаарах сүхээгүй амар хурдан өсөлт үзүүлээд явцсан. Компани хэмжээнд томорцсон, мөнгөний хэмжээнд томорцсон, амар олон асуудал тэр захирал юу. Тэр нэг гайгүй хуулийн фирм болоо даа тий. Гайгүй юм чин тэгээд ингээд ягаараа гээд ингээд нэг хариуцлаа орхичоод анхаарахгүй. Тэгээд ингээд нэг асуудал болоод суугаад одоо яах вэ гэхээр та чи энийг мэдтгүү байсан юм уу гэж би мэдээж хэлэхгүй би дотроо тэгж бодохоор кейсүүд зөндөө гардаг байхгүй. Тэнгүүд зүгээр эндээс ингээд ажиллахаар саяны гэрээ гэж байгаа дэр ганцхан мөнгө өгж байгаа авж байгаа тал ихээсээ илүү хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг юмыг ойлголт нь өөрөө аягүй чухал байна. Хөрөнгө оруулалт болгон хувьцааных байх уу? Яг манай ингээд хөрөнгө оруулалтын тухай хууль дээр яг хөрөнгө оруулагч гэдгийг тодорхойлдог гадаадын хөрөнгө оруулалтын компани хөрөнгө оруулалт тэрийг тодорхойлдог хувьцаагаар тодорхойлсон байна. Гэтэл энэ хөрөнгө оруулалт гэдэг хэлбэр ч өөр дан ганц хувьцааных байт юм уу үгүй болох. Бид нар хувьцааны хөрөнгө оруулалтыг ярих гэж байгаа бол тэр хувьцаа руу хөрөнгөө хийгээд хувьцаа эзэмших болж байгаа бол баг ингээд эхнэр нөхөр болоод нэг гэр бүлийн гишүүн болоо явж байгаатай ямар ч ялгаагүй бүх хувьцаагаа олж байгаа. Ганцхан би чамны хувьцааг чинь энэ 20% чи авсан. Тэгээ би юм мөнгө өгсөн. Дараа нь бид хоёр энийг л буцаа нөгсөн авснаа буцаа гэдэг авч ерөөс биш байхгүй. Тэр компани хувьцаа эзэмшүүлбэл тэр компанитай хувьцаагаа холбож байгаа гэсэн үг. Амар ашиг болоод гой байвал ногдол ашгаа аваад толгой өвдөх юмгүй гой яваал. Тэгэл хяналтаа яаж тавихын эргээд гэдэг
тэр хяналтын системүүдээс сонгоод анханасаа тэр гэрээ мэрэгээрээ тэрийг тохироод шийдвэр гаргалтанд нь яаж оролцсон тэрэ тохирч байна. Төсөөлсөн шиг байхгүй тохиолдол амар их байна шүү дээ. Тийм шүү. Явах юм байна гэд ингээд айгүй хөрөнгө хийцэн. Унжаага одоо байхгүй болцсон. Тэгээд юуг нь авах юм гэхээр хэдэн компьютер л үүдээ авах юм байхгүй. Бөө нийгмийн даатгалын үр зээл ингээд бүр баг өөртөө нөгөө хувьцаа эзэмшигч өөртөө болох гэдэг. Тэгээ өөр мөрөгээ шүүхэн шийдвэр гүйцэтгэлээр хувьцаа эзэмшигчийн юм бол манайхан чинь бас компани эрх зүйн ойлголтын шийдвэр гүйцэтгэх мэдээлэлээр тутмаг байгаагаас болоод хувьцаа эзэмшигчийн хөрөнгө мөнгөлөө ороод толгой компанийн хөрөнгө мөнгөлөө ороод явдаг юмнууд байна шүү дээ тий. Тэгээ маш олон кейсүүд үүсэж байгаа. Тэгэхээр угаасаа амжилттай байхгүй бол яах вэ гэдэг эрсдлээ тооцоод эрсдэл гэхээр ингээд гэрээн дээр ингийн болвол ногдлох шүүгч тэдний гэхэд хуваарлт тэдэн жил гэхэд ер нь бол ногдлох шиг хуваарлах хэмжээнд очино. Хуваарлахгүй бол ингээд хөрөнгө оруулалтаа буцаагаад ингэж татна матна ингэж нөхөн гэдэг тооцоогоор гэрээн дээр хичнээн хамгаалах заалтууд бичсэн ч гэсэн тэрнээс төсөөлөөгүй байдлаар компанийн нөхцөл байдалд ороодод авъя ч гэсэн тэр хичнээн сайхан гэрээтэй ч гэсэн гэрээгээр ингээд өгөөч гэхээр өгөх юм юу ч байхгүй бол яах вэ гэдэг нөхцөл байдалд орж болно гэдгийг ойлгож байгаа учраас хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг чинь тэгээд дараа нь үр зээлийн эзэмшлийн оруулсан хөрөнгөний хэмжээгээр хариуцна гэдэг юм руу явна. Тийм байна. Гэдгээ ойлгох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр зүгээр ингээд энэ хөрөнгө оруулалтын харилцаан дээр хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг өөрөө яг хамгийн зөв шийдэл юм уу? Тэгээд бид нар ихэвчлэн орохдоо л яах вэ хийх вэ хэдэн үе эзэмших вэ? Яавал энэ хувь хэмжээ хөрөнгө оруулах байгаа хувийг яг энэ 20-оор нь хадгална. Үүсгэн байгуулагч нь ингэн тэгин гэл гарахтаа яаж гарах юм? Гарахтаа компанийнхаа үнэлгээг яаж тогтоох юм? Тэгээ гарвал гарах нөхцөл нь юу байх юм? Хин хизээ гарахын орох юм гэдэг юм дараагийн юмнуудаа нэг тохирохгүй гэрээнүүд бичигдээд байгаа. Тэгээ тохирооч гэж сануулад за байж байгаарэ. За одоо ингэнэ одоо тэгээ та хэд ингэж санаа нийлэхгүй бол одоо ингээд хуульч нэрийн үуч ер нь бол ингээд муу үйлбэрийг бас хэлж тэр шийдвэрийг гаргахад нь хэлэхгүй өнгөрч болохгүй. Заавал хэлж дуулгасан байх чухал гэдэг байхгүй. Тэгэхээр за зэрэглээ гарахт бол за эднэр ингээд ажиллахгүй бол та яах юм? Яаж гарах юм? Компани та хэд яаж үнэлэх яах юм гэхээр бас манад одоо ингээд үнэлгээний ч юм уу тогтцсон юм байхгүй. Одоо технологи компаниудыг үнэлэхээр одоо тэр их код модыг яаж үнэлэх юм гэхээр хөвчлэн нөгөө энэ нөрөө тодорхойгүй яг энэ одоо аудит энтер талаас энтлийн бас зөвлөгөөнүүд одоо ингээ олон улсад бүр ингээ стос талаасаач бас тодорхойгүй юм шиг байгаа юм. Тэг ингээ ихэнх нь өөрсдийнхөө тэр юмыг одоо ингээ бүртгэж хөрөнгөжүүлээгүй за ингээ оюуны хэмжээ байгууллагада итгэхгүй гэрчлэгийн мөршгөө аваагүй тэнгууд нь гэрчлэгээгүй хөрөнгийг хаана яаж бүртгэх юм гээд ингээд юм бүртгэл аяйгүй олон кейсүүд байна. Тэгээ ингээд энээсээ болоод гарах үед компани үнэлгээг яаж тогтоох вэ гэхээр нөгөө л баахан хөрөнгө оруулалт хийгээд услаад яваад исэн систем гэдэг ганц юм аа тайлан дээр яаж бүртгэсэн бэ? Компани үнэлгээ тогтооход тайлан яаж авч үздэг вэ? Хөрөнгөний үнэлгээг яаж хийдэг вэ гэдэг юмнууд бас ингээл жоох ингээ нээлттэй хэвээр ингээ орхицсон. Тэгэл ингээл яах вэ ингээл хуульч за гарахтаа яах юм гэдэг нөхцөл одоо гэрээ чи ерөнхийдөө боллоо одоо гарахтаа яах юм гэдгээ та тохирохгүй бол гэл баахан муу мухайны сануулаад тий болохгүй бол ингээ штэ гэл идэг. Тэгээ хин ч эхэлж явах үедээ ер нь сонссон ч гэсэндээ за яах вэ гэд ингээд эцлээд тэрийг ингээд нэг ерөнхий базаж орхоод 1-2 заалт болгоод ингээд зурчаад идэг байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ хөрөнгө оруулалтын хэрэг харилцаан дээр гэрээний төрлөө сонгох тэгээ хувьцааны хөрөнгө оруулалт үнэхээр хийх үгүй юу гэдгээ яг хөрөнгө оруулагчийн зорилго нийцүүлж сонгох. Тэгээд эргээд гарахтаа яах вэ гэдгээ сонгох. Тэгээ ялангуяа энэ технологийн бүтээгдэхүүн үйлчилгээнд дээр компанийн үнэлгээгээ яаж тогтоох вэ гэдэг дээр тэр шийдлүүдээ олж гэрээ бичгтэр л нэм анхаарах юмнууд байгаа юм шиг санагдаад. Тэрнээс л тэгэл бус нь бол гарц гаргалгаа байхгүй юм юусоо байхгүй. Ямар ч хуульч зөвлөөл нэг гэрээний төсөл санал болгож болно. Гэхдээ ер нь кейсүүдээс ингээл харахаар яг тэр ингээл үлдээл хичнээн хэлсэн ч гэсэн үлдээл тэгэл яг ингээл за яах вэ? За яах вэ? Одоо нөгөө 5-6 жилийн өмнөх 4-5 жилийн өмнөх баахан хөрөнгө оруулалт өгсөн харилцаа чинь одоо ингээд гарах орох дээр орж ирж байгаа байхгүй. Тэгэл одоо ингээл гараал энэ ажилтаа олсонгүй эднэрийнхээс ингэн тэгнэ гээл ганц нэг шүүхийн маргаа эхэлж яваал ингээл яг орох гарах юм нь одоо ингээд тэр хэлж яах шиг байгаа. Тэгээ тэр жилүүд нь эхлээд ингээ орох гарах юмнууд дээр хөвчлээ ажиллаад эхний 3-4 жилийн өмнө дандаа өгж байгаа юм дээр ажиллаад байсан бол одоо ингээ гарч байгаа салж байгаа юмнууд дээр ингээд ажиллах гэж байгаа хэцүү цаг үе рүү орж эхэлж байгаа байхгүй.
Тэнгүү чин тэгээд тэр өөх үедээ бүр мөнгө өөх үедээ гэрээ хийгээгүй ч зүүндээ харилцаа байна. Тэрээс шуурган донд ингээл галс энэ алах юм байна гэл ихэлцэлтэй ингээл ихэлцэл зөвлөл тий. Тэг ингээ болохгүй болоод ирэхээр зөндөө мөнгө байгаад идэг. Тэг гараа орох ихээр өгсөн үедээ ясан гэрээ бүх юмнуудаа өгөө бичиг цааснуудаа өгөө энэ яг яаж тохирсон ингээл дандаа хамт амцсан юм байгаа л гэрээ цаас байдгүй ч юм. Эсвэл байвал зүгээр ингээл авигүй ингийн гэрээ барьж авах юм юу ч байхгүй гэсэн ч юм уу тийм кейсүүд айгүйх байна. Тэгэхээр эн чинь өөрөө энийг угаасаа л ингээд заашгүй болохоор тийм заашгүй нөгөө гэрээ байгуулах их үедээ л тохирох юм бол тохирч юм бол тэгэл ойлгомжтой шүү дээ. Тэгээ сайн тооцоолж чадахгүйгээр хин нэгэндээ ашиггүй тохирсон бол тэгэл ашигтай тохирч чадсных нь аз олоод тэг гэрээ юм чи яхаа тохирсон юм чинь гих болж байгаа хгүй. Ог тохироогүй байхангууд зүгээр тухайн үедээ гарах үедээ тохиролцох асуудал гарч байгаа хгүй. Тэнгүүд тохиролцсонгууд хэтэрхий нэг талдаа хүлэмжшүүр боломжгүй юмнууд тулгадаг. Тэгээд тэр тохиролцоон дээр яах вэ гэдэг маргадаг. Тэгээд маргадаг. Тэгээд болохгүй шүүх рүү явах сонголт хизээд нээлттэй байгаа. Гэхдээ ингээд бүгд шүүхийн процессыг удаан гэдэг өргөө зардал өмгөөлөгчдийг үнэтэй гэж хардаг ч юм уу те шүүхдэг сонирхол авахгүй ерөн газ ингээд тохироод дуусъя гэдэг сонголтуудыг хөвшлэн хийдэг. Тэгвэл тэр тохирохдоо яг тэр анхандаа гэрээгээр тохиролцоогүй юмнуудыг сүүл салгахтаа тохирж байгаа юм дээр хуулийн зөвлөгөөхөөсөө илүү зүгээр та зөвшөөрөх юм уу би зөвшөөрөх юм бол гэдэг юм байхгүй. Одоо яахын танаас одоо тэг өгмөр юм уу? Тэдийг өгөөд гараа гэхээр тэрийн зөвшөөрөх юм уу? Эсвэл нэг нь одоо би чамд оруулсан тэдэн мөнгө аавна. Одоо танах ашигтай ажиллааг үчгсэн би энэ дээр ядаж наадах чинь банкнд хадгалуулсан бол ядаж тэд болчих байсан ингээл учир үгүй юм уу тооцоол гинт хөрөнгө оруулалтын харилцаа ямар ч зээлийн гэрээ мэрэг хийгээгүй зээлийн гэрээний харилцаа шиг болоод тэгээд хүү торгуул нь ихэж эхлэхээр нөгөө компани хөрөнгө оруулалт авсан байсан залуучууд яах юм тий энэ чи юу болчихоо нэг хувьцааны гэрээ хийгээл хэлжсэн харилцаа дуусахтаа нэг зээлийн гэрээний харилцаа шиг дуусах. Энэ бас тийх хандлага их байх уу? Тий яах вэ гэдэг юм уу орж байгаа байхгүй. Тэнгүү чин тэгээд тэн дээр хуулийн зөвлөгөө авдаг үгүй шүү дээ. Тэр чин тоо хоёр гарах нөхцөлөө анхандаа тохирох бол одоо гарах нөхцөлөө тохирно. Тэгээ энийг зөвшөөрөх юм уу зөвшөөрөхгүй бол яах юм эргүүлээд тавих санал нь юу вэ гэдэг дээр хийх юм болчих жоох байхгүй. Тэр чин тэнгүүд хууль зөрөнхөөсөө илүү хэрэгжүүлж чадах хэмжээндээ хоёр биенийхээ шаардлагыг тохирох юм болоод хувирч. Хим хэмжээндээ л тохирох гээд шүү дээ. Одоо байгаа нөхцөл байдалтай тулгуурлаад тохирохоос өөр арга байхгүй тий. Адилхан хамт явчаад хувьцааны хөрөнгө оруулалт хийчээд хамт явчаад хамтдаа унтсан л гэсэн үг шүү дээ. Нэг ёсондоо уг нь бол тий. Тэгсэн ирнэ нөгөөхөө зээл болох гэдэг нь ч бас муухай. Тэнгүүд шүү дээ. Унчингууд хамтдаа унчингууд явжгаад үнэхээр юунаас болсон юм? Энд чинь нэг эрсдэл хуваарлах гэж юм байна. Хөрөнгө оруулчаад ямар ч хөрөнгө оруулалт одоо хөрөнгө оруулагч хүмүүс бол эрсдлийг хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Болцшгүй эрсдэл. Тэнгүүд өгсөн мөнгөө бүгдийг аавна гэж нэгдэг хөрөнгө оруулалтын харилцаа гэж. Үнэхээр тэр бизнес нь яваагүй унтсан бол бүх мөнгөө аавна. Ялангуяа би энийг ашиглуулсан бол ингэн ийм учраас гэ бүр өгөөж тооцоод хүмүү тооцоод өсгөж те бүх мөнгөө авах хэрэгтэй байсан энэ төр гэдэг бол байж болохгүй юм болчихж байгаа байхгүй. А тэнгүүд тэрийг мэдээж одоо шүүх мөхтөр очоо яхаа ядаж шүүхтэр чи шудраг гэсний зарчим гэж юм ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр нөгөө анхандаа байгуулад байгаа гэрээ чинь хэрвээ бид нэр амжилттай ажиллаж чадахгүй бол эрсдлээ яаж хуваарлах юм бэ? Үр зээлэнд орвол тэрийг хэдээр яаж хувааж шаардах юм? Ингээд хөрөнгө оруулалт байхгүй салхинд хийсчлээ гэж бодоход хин нэгний алдаатай байсан гэвэл чиний буруу миний зөв гэдгийг яаж тогтоох юм гэдэг чи ялгаад хэмжүүрүүдэд тохирсон байх хэрэгтэй. Нэг ч амжилттай байхад нэг ч шийдвэр гаргалтанд нь оролцохгүй хаяа нэг хувьцаа эзэмшин шийдвэр дээр зурж өгчөөл тэгээ юунд ч оролцохгүй ингээ юугийн чадахгүй зардал мардлын хянахгүй явж ийснаа хизүүдэд ирэнгүүт нь ингээл бүх юм хянаа шалгалт оруулаа гэл тэгэл хитрхи өргүү зардлууд байсан байна хөрөнгө оруулалтыг зориултын бусаар зарцуулсан байна мэн. Тэрний зориултан дээр хяналт тавих юм хөрөнгө оруулагч өөрөө л өстэй. Хувьцаа эзэмшиж үүрэг байхгүй юу? Тэр мэдээллийг тухай бүрнд гаргаж авах юм уу? Жилд нэг санхүүгийн тайлангийг харж явж ийснаа гин тухай орсон юм шигээр гинт ингээл тийм юусоо байхгүй. Тэнгүүд тэр юмнуудыг хяналтаа тавих чинь хүн мөнгө өгч байгаа бол өөрийнхөө өмчийг хянах юмаа давхар явуулах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд ингээд санхүү дээр нь хяналтаа тавих юм уу? Хууль дээр нь хяналтаа тавих юм уу? Үйл ажиллагаа хариуцсан захирлын хамаа санхүү гэсэн захирлын хамаа хүний нөөцийн хувьд хяналтаа яаж тэнцвэржүүлэх юм? Шийдвэр гаргалтын хувьд хяналтаа яаж тэнцвэржүүлэх юм? Гэдэг чинь өөрөө тэр хуулийн дээр зохицуулсан юмнуудыг өөрсдийнхөө тохирч ойлголцох хэмжээнд тохиролцох асуудлууд. Тэгээд тэр тохирсон юмудаа гэрэн дээр буулгачаад үйл ойлголцож гарч ирвэл гэрээ
тохирсон юм чинь. Тэрнээс шинэ найз нөхөд байсан ах トゥ байсан мэс ингээ яриад анх тэгжсэн ингээд яриад ямар ч нэмэр авахгүй байхгүй. Хат руу ярианда нөгөө хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч залуучууд нэг юм хоорондын үүргийн тохироонууд гэж яриад шүү дээ тий. Ер нь ингэж тохирсон байх хэвээр, ингэж тохируул илүү зүгээр тий. Ер нь тэр хүмүүсийн үүргүүд юу гэдэг ингээд. Тэгэхээр яг нөгөө за стартап за хөрөнгө оруулагч авсан байж болно, аваагүй байж болно. Нөгөөдөл чи ингээл явцын дундаас нэг шантардаг, гардаг. Тэгсэрнэ хувьцаатайгаа л нөгөө хувь эзэмшилтэйгээл яваад байдаг. Үйл ажиллагаанд ерөөсөө оролцдоггүй. Тэгэл ингээл тэр нь ингээд яваад дараа нь тэндээсээ болоод нэг маргадаг кейсүүд гардаг шүү дээ. Тэгэхээр ер нь за одоо стартап байгуулсан байгаа. За эсвэл нэг компаниг 50-50-аар эзэмшсэн зүгээр л энгийн стандарт гэрээтэй байгаа ийм залуучуудад зөвлөхөд тий хоорондоо ер нь яаж хэрхэн тохирох хэвтэй. За яг мэдээж хуулийн фирмдээ хандаад за ер нь би ийм үүрэгтэй ингээд тохирол зүгээр гэдэг явах бах. Энэ дээр ер нь ямар хөө зөвлөгөөнүүд одоо юм байна уу түрүүн гэрээний төрөл мөрлөө зөв тодорхойлох хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэнгүүд одоо хинтээ байгуулж байгаа гэрээ хоёр үүсгэн байгуулагч хоорондоо гэрээ байгуулна гэвэл нэг асуудал. Тэр үүсгэн байгуулагчид хөрөнгө оруулалт авж байгаа хөрөнгө оруулагчтайгаа гэрээ байгуулна гэвэл хувьцаа эзэмшигч одоо хувьцаа үүсгэн байгуулагч хоорондоо байгуулах гэрээ хувьцаа эзэмшигчдийн байгуулах гэрээ буюу 3 дэгч 4 дэгч гэдгээд ороод ирж байгуулж байгаа гэрээ. Тэгээд үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирлаар ингээд давхар ажиллаж байгаа тохиолдолд байгуулах гэрээч гэдэг юм ингээд өөр байхгүй юу? Тэнгүүд тэр тэгээд бид нар одоо эхний нөгөө энжел хөрөнгө оруулагч гэж яриа л байдаг. Тэр хүнээс хоошоо орж ирэх хөрөнгө оруулагч нартай байгуулах гэрээгүй бүр өөр. Анхны нөгөө энжлийнхаа хувийг яаж хадгалах юм бэ? Тэгэхээр хин хиний хооронд байгуулагдж байгаа вэ? Хизээ байгуулагдж байгаа вэ гэрээ гэдэг чинь өөрөө жоохон яастай байхгүй. Тэгэхээр энэ нөгөө гэрээний төрлөө зөв сонгоо гэдэг нэг хөрөнгө оруулалтын гэрээ гэхээр л нэг гэрээний загвар байгаа л тийм байна. Бүгд байгуулж болоод байдаг юм биш. Тэнгүү за ингээд чиний асуусан жишээхээр нэг санаатай хоёр залуу 50-50% улсын бүртгэл дээр очиод нэг дөрвөн бичүүлэг компани байгуулсан. За нэг нь магадгүй хөгжүүлэгч. За тэр хөгжүүлэгч бол мэдээж гүйцэтгэх захирал гэхгүй тэгээ нөгөөх нь гүйцэтгэх захирал. Хөгжүүлэгч бол хөгжүүлэлтийн заавгүй тий. Үнсэн юм. За гүйцэтгэх захирал сэлсэн харилцсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хариуцсан. Тэгээ өөрөө гүйцэтгэх захирал гэсэн. За ингээд эхлээл явж илаа. Тэгэл ингээд нэг мөнгө олохгүй ингээд байвал асуудалтай. Мөнгө олохгүй байвал зардал гараад байгаа юм чинь зардлаа яаж хуваарлаж оруулах вэ? Хоёулаа 50-50% юм чинь энэ үйл ажиллагаан дээр гарч байгаа нийт зардлаа 50-50-аар хуваалцах хэрэгтэй гэл тэгэнгүүт. Чинь бизнес суурилж байгаа үндсэн санаа бүх юм чинь бий хөгжүүлж байгаа. Тэг ингээл маш их чинь миний юм дээр л ашиглаж байгаа. Тий зарцуулж байгаа чи тэгэл ингээл яваал оролцохгүй байна гэл үл ойлголцол үүсгээд тийм юм байх юм бол эрх үүргээ хуваарлаад тэр эрх үүргээ хуваарлсантайгаа дүүцгүүц хувь хэмжээнд дээр очино. Тэрийг анхнаасаа тохирох хэрэгтэй. Тэнгүүд яг үнэндээ яг тийм одоо нэг хөрөнгө оруулалт аваагүй ихний шатанда байгаа компани борлуулалтын хариуцлага гүйцэтгэх захирлын хийгээ явна гэдэг чинь хөгжүүлэлтийн ажил чухал үндсэн програм хангамж юм бий болгоно гэдэг чухал. Тэгээ энэ ажлыг чинь бас чухал биш гэж хэлэхэд хэцүү байхгүй юу? Тэгээ энэ хоёр ажлыг чинь тэр хоёр хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшиж зарцуулсан цагийг яаж хэмжих, яаж тэнцвэржүүлэх юм жоохон утгагүй. Тийм учраас дараа нь тийм утгагүй юм ярихгүй тулд утгагүй юм яриад нөгөө хамт эхэлжсэн зорилго юм байхгүй болохгүй тулд чи ямар оролцоотой, би ямар оролцоотой, би юу хийж чаддгийг, чи юу хийж чаддгийг. Тэгээ бид хоёрын юм нийлээ юу болохоор яаж байгаа. Анхнаасаа шудраг тохироод тэрийгэ бариад тэгэл яг тэр хариуцах юм бол хариуцаал явж таарах юм болно. Тэр дараа нь утгагүй юм ярихгүй тулд эхлээд тохиролцсон байх хэрэгтэй. Тэгээ амаар тохирсон юм явцдаа бүдгэрдэг учраас эхлээ гэрээгээ хийх ёстой гэдэг юм чинь хамгийн энгийнээр тайлбарлахад ингэж гарч ирдэг. За тэр 50-50-тай хоёр залуу заа ингээд яаж хийх вэ энэ гэдгээ тохирцсон. Тэ ингээд дараагийн хөрөнгө оруулагч орж ирэхэд адилхан хувиуд нь адилхан буугаа явах юм уу эсвэл нэгнийх нь хувь өндөр болоод цаашдаа явах юм уу? Тэрийг бас тохирно тийм үү? Чи гүйцэтгэх захирлаар ажиллаад байна. Тэгм гүйцэтгэх захирлын хувьд хэрэгжүүлдэг эрх хэмжээ гэж байгаа. Чин одоо хууль харсан технологи бод бүртгэл хуулиар санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцнаа. Компани тухай хууль харахаар хуулийн этгээдийг гадаад дотоод хаанч итгэмжлүүгээр төлөөлнө. Тэгэл ингээл гадагшаа хараал бүх юм нэг бүх шийдвэрийг гаргаад бүх юм хийгээ яваад байгаа юм шиг харагдана. Тэнгүүд би шийдвэр гаргалтанд оролцохгүй байна. Инглээ би данс манс юу болж байгааг мэдсэнгүү гэж нөгөө хөгжүүлэлт хариуцж байгаа хүн хэлээд авах боломжгүй. Тэнгүүд энд миний санаа хөгжүүлэлт хариуцсан би оюуны өмчө 100% хариуцсан гэдэг юм ярих боломжгүй. Тэр чинь энэ юмнуудаа нөгөө хоёр чинь тохироод
За ингээд явж илаа. Тэгээ явж хагаад тохирсон байлаа гэж бодъё те. Ингээд тохироод боломжтой хүрхэн гэрээ эзэн нэг муудаа сайндаад идэггүй. Тэгээ ингээд оюуны өмчөж компани дээр бүртгүүлсэн. Яагаад гэвэл дараагийн хөрөнгө оруулагч гэдэг үнийг хайж байгаа учраас компани дээр байх хэрэгтэй ойлголцсон те. За ингээд эрх үүргийн хувьд ингээд ойлгомжтой 3 дахь хөрөнгө оруулагч орж ирвэл G2-оор адилхан даялууд болоо явна. Ер нь бол адилхан байна. Нийлээд хоёулангийнх нь хувь нийлээл 51-ээс доош орох ёсгүй. Тэ? А тэр 49 хоёулаа хідэн ч хувьцаа эзэмших санал болгож магадгүй. Энтер гэсэн нэг тохиролцоо хийж. За тэгээд хөрөнгө оруулагч олоод 3 дахь хувьцаа эзэмшигч орж ирлээ. За тэрэнд хідэн 20%, 30%, хэдэн % санал болгоо тий. Ханасаа бүр 40% авах юм тий. За ингээд өгөөд орж ирэхэд тэр хүн чинь хувьцаа эзэмшигчд гээд одоо шийдвэр гаргах процесс. Тэр хүн үндсэн шийдвэр гаргалтанд ямар оролцоотой байх юм? Нөгөө энэ хоёрын харилцаад явж ирдэг байсан юм дээр ямар оролцоотой байж яаж хяналт тавих юм? Оролцох юм уу? Гэт хөтөл нүсэн тохирох юм байна тий. Тэндээ гэрээгээ хийн гэсэн үг. А тэгээд энэс цаашаа дараагийн хөрөнгө оруулагч болоход бид хоёр энэ хөрөнгө оруулагч байгаа хувийг хэдээс доош нь оруулахгүй байна гэж амласан юм. Бүгд адилхан гээл даялуудлаа яваад идэг юм бас байхгүй байхгүй. А тэгээд энэ хөрөнгө оруулагч хувийг хөдлөхгүй тулд нөгөө хоёрыг чинь буураад байна. Буурах хэрэгтэй байна. Тэгээд буурсаар яж байгаа нөгөө цөөх болоод нөгөө шахагдаад гарна гэдэг юм руу орохгүй тулд яах юм? Гэл тэгэхээр бид нар юу н хэдэн хөрөнгө хувьцаа эзэмшихтэй байх юм гэдэг юм аа бүр анх тохирох хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө тийм утгагүй юм ярихгүй. Хараа нөгөө гарах орох болохоор утгагүй ямар ч эрсдэл хүлээхгүй юм шиг хөрөнгө оруулагч ч гэсэн тий ямар ч эрсдэл хүлээхгүй ингээл мөнгөө нуглаад гарах хэрэгтэй энэ төр гэдэг бодолтой ядаж ингээд нэг зээлийн хүү тооцсон юм шиг юмтай гарах хэрэгтэй мөстэй гэдэг ямар ч тийм эрсдэл хуваарлах юмгүй байвал зүгээр амжилттай явж байгаа юмнаас гарах гэж байгаа л өөр ихгүй юу. Тэр чинь өөртөө ноогдлаа шиг хуваарсан хуваарлаагүй юу. Баланс ямар хэмжээд байгаа, актив ямар хэмжээнд байгаа. Хувьцааг өнөөдөр үнэлэх юм бол нэг ямар хэмжээнд байгаа гэж ярьж болно шүү дээ. Амжилтгүй болоод гарвал яах вэ? Амжилттай болоод гарвал яах вэ? Хизээ хин гарвал яах вэ? Нөгөө хоёр залуучин 3 дахь хөрөнгө оруулагчтай явж гуруулаа явж ирсэн аа. Нөгөө нэг нь гарлаа гэвэл яах вэ? Тэ? Анхны үүсгэн байгуулагч хоёрын нэг нь гарна гэвэл яах юм? Тэнгүүд энэ хөрөнгө оруулалт хийсэн хүн чинь нэг нь хөгжүүлэлтээ хийгээд гол юм бацаа авд юм. За нэг нь бол сольсон байна. Энэ хоёргүйгээр энэ бизнес цаашаа явахгүй мэн гэд харцсан. За энэ хоёр залууд хоёулын нийтгээ хөрөнгө оруулсан байсан чинь оруулалт цаашаа явчихсан чинь нөгөө хоёр чинь нэг нь гарлаа гэвэл яах вэ? Үгүй чи гарахгүй штэ. Одоо хоёрыг л гэж бодож би хөрөнгө оруулсан штэ гэдэг утгагүй мээрээ сууж байгаа байхгүй. Хин хизээ гарч орохгүй орох юм уу гэдэг. Анхнаасаа тэднэрээс бодох ёстой, тохирох ёстой. Тэгэхээр эн чинь нөгөө ингээд айгүй баялаг. Гэтэ бүх юмыг тооцож бас гэрээ бичнэ гэж хизээж байхгүй тий мэдээж. Бүх юмыг тооцоод бүх эрсдлийг хаасан гэрээ ямар ч одоо мэдхгүй тэр нөгөө Англи, Америк амар том тий цагийн том хөрөнгө оруулагч нарт томчуудтай ажилдаг цагийнх нь зөвлөгөө хэдэн мянган доллар байдаг том хуульчнаар тийм гэрээ бичиж өгд юм би мэдэхгүй байна. А гэхдээ зүгээр ийм харцангуй нэг юм амьдрал одоо ингээ Монголын зах зээл дээр яг энэ компани яг энэ төрлийн харилцаанууд дээр ингээ зөвлөд байгаа хувьд хэлэхэд угаасаа ямар ч хуульчийг авсан бүх эрсдлийг хаасан гэрээ хинж ер нь боломжгүй юм чинь баялаг байхгүй ингээ юм чинь хинийч тооцоогүй нас ороход өв залгамжлалын асуудлыг яах юм ийхин гэдэг юм тооцоогүй бичээгүй орхигдсон явж исэн чинь тэгээ нас орчвол яах юм гол бүх юмыг хариуж исэн гинтийн юмар тий мэдэхгүй байхгүй. Тэгэхээр бүгдийн тооцсон гэрээ бичнэ гээд суугаад байвал утгагүй. Тэгээд нэг хуульч орж ирчээд бүх эрсдлийг чинь бичнэ гээд зөв зүгээр ойлголцоод сайхан хамтраад хүмүүсийг бүр ингээд юу ч болж чадахгүй болоод нэг хитрхийн нүсэр гэрээ дунд нь тавьчаад юун ч тохиролцохгүй бас заримдаа тийм тохиолдол байна. Яалчгүй нэг юм та хэд ийм юмнуудаа тохирчихгүй болохгүй гэхээр нөгөө дээрээ тохирч чаддаггүй. Тэгээ ингээд бүр төвөгшөөгөө зурсан хэсэг нь мэддэхгүй ингээд бүр алга болоо явж ирсэн гинт нараа бид нар нөгөө гэрээгээ зурх гад гээд ярьж байгаа. Өчнөө нөхцөл байдал өөрчлөгсөний дараа гараад ирдэг байна тий. Тэгэхээр ингээ айгүй олон тохиол байна. Тэгтээ штэ. Энэ болгоныг зохицуулах боломжгүй учраас миний бодлоор бол зүгээр хідэн айгүй зарчмын юм ойлгох юм бэлээ гэж бодоод байгаа хгүй. Мэдээж бид нар хөрөнгө оруулагчийн тэр итгэл тэр хөрөнгийг өсгөж өгнө л гэж амлаж байгаа. Тэг өгөөж амлаж байгаа. Гэхдээ энэ өөрөө амжилтгүй болох юм бол бид нар эрсдлээ хариуцлагаа яаж хуваарлах вэ гэдгээ тохирчих. Тэгээ хин яаж гарахын гарахтаа
Тэр гарна гэдэг амжилт өрнө эрсдэл хариуцлага хуваарлах байхгүй. Тэгж яа. Тэр нэг ерөнхий юм тохирч байгаа. За тэгээд нэг за тэдэн жилдээ чи та хаашаачгүй байж шүү те. Байж шүү. Ижил төстэй юм хийгээд хүний мөнгөд энд авч юм хийжсэн тэнд дахиад ижлэх юм хийж мэгээ зөвлөх мөвлөх гэсэн яг ижлэх бизнес хийж байгаа амьдрч борд мордод нь орцсон. Тийм сонирхлын зөвшөөрөл гаргахгүй шүү. Ингээ шүү энэ дээр хийдвэл яг юм биш үү юм оролцоотой бай шүү. За бүх шийдвэр чи оролцохгүй бүх өдөрт юм чи оролцохгүй гэхдээ жилд нэг ингэж та нар ямиг шалгадаг байна. Гаргах жилд нэг ингэ. Би өөрсдийнхөө санхүүгийн багийг оруулаад шалгадаг байна. Аудит 2 жил тутам том аудит орууланд компани та нар зардлын даах хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд нэг ерөнхий хяналт тавих ингээ юмнуудаа тохироод ингээд нэг юм гол юмнуудад тохирчвол тэр гол тохиролцоонд үндэслээд аюул олон асуудлыг бас шийдэж болдог. Гэрээгээ дараа нь тэгж тайлбарлаж бас болдог байхгүй. Тэгэхээр тэр гол юмнуудаа нэг нөгөө тохирчвол бас тэгээ тэрийг гэрэн дээр бичсэн байхад болохоор юм шиг. Тэгээд тэрийг хийлгүүд би ингүүл тгий шүү, энэ ингүүл тгий шүү гэд нэг юм хоёр талд хуульчтай тэгээл нэг гэрэгээс олцоод шаал хэрэгтэй хэрэггүй зарчмын биш юм дээр ингээд ажиллах гэхээсээ илүүтэй хуульч нар тэрүүгээр нөгөө хуульд нийцүүлэх ажлуудаа хийгээд гэрээгээ бичнэ үз. Үндсэндээ эрсдлүүдийн одоо хууль зүйн эрсдлүүдийг энэ гэрээ бичих чинь хууль зүйн эрсдэл гэж байна, бизнесийн эрсдэл гэж байна. Тэр бизнесийн эрсдэл болгоныг хуульч гаргалгаа хийгээд гэрээн дээр бичдэг юм гэж юусоо байхгүй. Зүгээр ийм эрсдэл байвал яах вэ гэдэг ерөнхий зарчмыг гэрээн дээр ядаж оруулах хэрэгтэй шүү гэдгийг мэдээж зөвлөнө. Гэхдээ тэр бизнес төлөвлөгөөг хуульч уншаад тийм нэг чи маань 5 жилдээ эднэр ингээд тохирсон өмнөөс нь бодох тийм байхгүй. Бас одоо зарим тохиол тийм бизнес тийм хүсэлт авах гээд хаа. Яг тэгж бас хууль зүйн үйлчлэгийг ойлгоод ах шиг. Бас байдаг. Тэр ер нь бол хууль зүйн үйлчлэгийн өөр эсрэгээр юу вэ гэхээр тэр хоёр хүмүүсийн хоорондоо тохирсон тохиролцоог хуулийн хүрээнд цаасан дээр зөв буулгаж одоо хин хинийх нь эрх ашигыг яг тохиролцоог нь бодит байдлаар хуулийн гаргалгааг нь гаргаж тавих төлөвлөгөө гэдэг чинь бас юм байхгүй тий. Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ. Одоо нэг хөрөнгө оруулалтын шийдвэр байна уу? Компани одоо татвартай холбоотой том шийдвэр гаргах чинь яах гэж чинь тий. Хөдөлмөрлөлтийн бүтэц бүрэлдэхүүн одоо ингээд нэг юм ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшлийн хурал дээр тууц дээр гүйс удирдлагын түвшинд шийдвэр гаргаж байгаа. Тэр гаргаж байгаа шийдвэртэй холбоотой хууль эрх зүйн орчин эрсдэл тэр асуудлаар шүүхтэр шийдэгдэж байгаа кейс маргаа юу гэдэг юм бүх төвшөнд нь шаардлагатай бол зарим тохиолдолд олон улсад ийм байдаг гэж харьцуулсан судалгаа хийгээд эсвэл шинэ бүтээгдэхүүн дээр нь ингээд судалгаанууд хийгээд яг ямар хөлбөрөөр явах гэдэг шийдвэр гаргахад нь хэрэгтэй мэдээллийг ядаж хоёр хөлбөртэй та ингэ шийдвэл ингэж чинь ингэ явчихна ингэ шийдвэл ингэж чинь танилцуулах үүрэгтэй. Нөгөө утга нь гэх юм бол ингэж одоо шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх гэж ойлгуулах их цохилтой. Нөгөө талаар үнэхээр ингэж за ингээ айгүй ихтгэл төрөө зөвлөлдөх гээд яг ингээд ихтгэлцлийн түвшнээс хамаарат зөвлөгөө авах гэдэг тийм. Үнэхээр яах вэ тий. Одоо тэгсэн чинь ингээд бодож исэн чинь хөрөнгө оруулагч ингээд байна. Тэгсэн чинь яг ингэчлээ гэд ингээд сүл дөрөө сэтгэл зүйн зөвлөгөө шиг юм байна. Татвар матурын асуудлаас сэтгэлээ хонголгоо яриад гэдэг шиг тий. Тиймэрхүү болоод иргээд тодорхой ингээд шийдэл хүсээд байна штэ тий. Тэгээд ирэх юм бол бас одоо яриа өөр тий өөр. Тэгэхээр зүгээр ингээд хамгийн хуулийн зөвлөгөөг зүгээр ойлгох юм чинь ер нь бол хамгийн боломжтой болж бүтэхгүй эрсдэл ямыг сануулна. Ер нь бүх шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл хууль зүйн үзлэл боломжит мэдээллүүдийг сануулна. Гэтэ надад хувилбар танилцуулах хэрэгтэй гэд хамтарч ажиллаж байгаа хуулийн фирмээсээ ингээд болохгүй хэлээд байвал одоо жишээлбэл манайхтай ажиллахын ашиг тус гэ тий. Өөрийнх нь хуулийн газрын хууль чинь энэ хууль дээр ингэсэн учраас наа чи ингэ зөрчичнө. Болохгүй. Гэ хэлчих юмыг би ч гэсэн адилхан хэлээ сууж ивэл маагас үл авах юм хэрэгтэй тийм зү. Тийм учраас хувилбар л танилцуулах байгаа. Ерөөсөө гол ер нь. Тэгэхээр хизээч одоо хувилбар танилцуулах гол юм. Тэгэхдээ хувилбар танилцуулж ингээд тэр хувилбар өөрөө таны нөгөө талтайгаа тохироогүй, яриагүй, хилцэгдээгүй тэр харилцаа ойлголцлоос давсан шийдэл байх ямар ч боломжгүй байхгүй. Ярьж тохиролцооноос давсан. Тэгээ тэр өөр бизнес шийдэл бүрч байхгүй. Тэр хуулийн зөвлөгөө биш.
Хуулийн зөвлөгөө өөрөө бас татварын зөвлөгөө биш. Бид нар татварын хууль тогтоомжийг яаж ойлгохын хэрэглэхий, татвар дээр ямар маргаан үүсгэхийн, шүүхээр ямар кейс шийдэгдэх гэдэг мэдээллийг танд болон танай нэгтлэн бодох одоо асуудлыг хариуцж байгаа нэгтлэн ууд хүмүүст ярьж өгч зөвлөж болж байна тий. Ингээрээ тэгээрээ яг нөөтийн хуулийн залтыг яаж ойлгох яах юм. Гэтэ бид нар хизээш тайлангаа ингэж гаргаараа энийн тайлагнараа тэрийг хийхгүй. Тэнгүүд одоо яг хөрөнгө оруулалтын харилцаан дээр бүр хөрөнгө оруулалтын бичлэлтийг одоо хүсэж эсвэл одоо компани бүтэц юмыг ингээ хайш нь яавал гэдэг ч юм уу. Тэгэхээр яг ингээд тэр илүү баг менежментийн зөвлөгөө зөвлөдөг өндөр гээл байдгийн. Гэхдээ миний бодлоор бол тэр хуулийн зөвлөгөө биш, тэрийг тэр бизнесийн эзэд өөртөө гаргах хэрэгтэй юм шиг. Зүгээр тэн дээр нь хувилбар асуувал энэ хувилбараас чи эн чинь илүү хууль зүйн юм шиг байна гэд тэр өөрөө хууль зүйн асуудал мөн байвал зөвлөнөхөөс хууль зүйн бас асуудлууд тэр менежментийн бизнес шийдлийн эсвэл бүр татварын мэргэсэн зөвлөхийн ч юм уу нарийн юмнууд руу орох ёсгүй. Тэр өөрөө хууль зөвлөлт мэргэжлийн үйлчилгээний тэр таны компани хуульч бол бүх юмтайгаа хутгалдаад өөр бах. Тэнгүүд хуулийн фирм буюу мэргэжлийн үйлчилгээ авах гэж байгаа бол яг энэ хязгааруудаа ойлгоцсон байх хэрэгтэй байдаг байхгүй. Компани хуульч таны удирдлаганд тэрхтээ дөрөв тэр компани бүх юмд оролцоо явьж байгаа бол өөр ах. Таны өмнөөс бодож өгч бас болно гэсэн үг шүү дээ. Тэгэхдээ хуулийн зөвлөгөө бол бас тэгэхээр хаяа заримдаа энэ дээр бас ойлгуулсан зүрх гардаг. Тэг чинь гэж бодож ханддаг ч юм уу тийм юм бол байдаг. За ер нь саяны ярианаас бол би юу гэж ойлгосон бэ? За стартап залуучуудад за тэгээд дээрэс нь стартапт хөрөнгө оруулах гэж байгаа хөрөнгө оруулагч нарт бол за та нар ямар ч байсан өөрсдөө тохироогоо маш сайн хий. Орн гарна хидийг авахын, хидээр авахын, хизээ гарахын, ямар эрэхтэй байхын, ямар үүрэгтэй байхын гэх мэт тэр зүйлүүд аягүй сайн тохир хөрөнгө оруулагч гэдэг бол тэр байгууллагатай хувь заяагаа холбож байгаа тэр хүн. Тэгэхээр та эндээс бол би унчлаа гэж бодоход алдчихлаа, фейлдчлээ гэж бодоход би тэдийг тэх байсан штэ гэдэг юм бол ярих ирэхгүй юм байна. Тэ? Тэрийг бол хүмүүс аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг юм зээлийн ястал нөгөө зээлийн гэрээ шиг тэ. Тэгэл би одоо миний мөнгө 5 жилийн өмнө өгсөн мөнгө ч одоо гихор бол тэд байх хэрэгтэй гэх ингээл нэхэд байдаг бол жоох утгагүй харилцаа болох юм. За ер нь хоёлоо одоо цаг 30 минут хөрөнгө оруулагч нар бол тийм төвшний хөрөнгө оруулагч нар бол хүний хувьцааг эзэмшиж хөрөнгө оруулагч болох гэж явж байгаагаа оронд зүгээр итгэлцлийн үйлчлэгээ үзүүлдэг банк ус мөнгө авч өгөлдөг. За баг тэрэн дээр тий. Жилийн 19-20% хөөдөө тэгээд аавал та. Яах гэж хувьцаа худалдаж аваад. Тэгээд хувьцаа худалдаж авч тэгээд дэмжлэг өгөөж ингэж оролцоотой байж яг тэрдээ ингэж тохирсон үүрэг хариуцлага яаж тэгээд дараа нь эрсдлийн хуваарлах хэмжээнд ойлгож чадахгүй болвол хувьцааг нь эзэмших гээд яагаад байгаа юм. Тий. Ашигтай ажиллана гэж бодоод хувьцааг нь эзэмших гэж баахан шуунж хувьцааг нь эзэмшижсэн аа. Ашиггүй болоод ирэхээр нь мөнгө бүтэн гаргаж авах гад байдаг ч юм уу тий боловсруулалттай болчихж байгаа байхгүй. Тийм биш үү. За тэгэхээр ер нь цаг 30 минут цаг гарan маш өргөн сэдвийн хүрээнд ярьлаа тий. Би хамгийн сүүлийн асуултыг надад айгүй сонирхолтой санагдаад байгаа. Вендекс ер нь яагаад энэ технологийн салбарыг илүү их сонирхоод тий энэ стартапуудтай энэ технологийн салбарын компаниудтай ер нь орох болов? Яагаад энэ салбарыг сонгох болов гэдэг асуултаар өндөрлөмөр байна. Одоо манай хуулийн фирмийн үүсгэн байгуулагч дөрвөн үүсгэн байгуулагч байгаа. Бид дөрөв бол анхнаасаа бүр яг л технологийн салбарт ажиллая гэж нэг байгууллаад байсан байхгүй. Яг ингээд нөгөө анх хуулийн фирмийг байгуулчаад яг л ковид эхэлсэн тэр жилийн 6 сард байгуулсан байхгүй. Тэгээд 7 сар орчим. Тэгэл офис мовсод хүрээслэл ингээл хуульч аав нь хуулийн зөвлөгөө өнтер гэсэн зар март байсан компаниуд руу холбогдвол ингээл явж байгаа л яг ковидын локдауны өмнө 3 компанитай жилийн гэрээ хийсэн байдаг байхгүй. Тэр 3 компани нь 3 компани биш таарсан. Нэг нь үнэхээр одоо би тэр захирлуудад бас амар баярлалтай. Одоо тэнгүүт бүгдээрээ томорцсон, бүтээгдэхүүнч нь бүгд танигдсан. Технологи дотроо бас томчуудтай нэрлэгдээд явж байгаа 3 компани байгаа. Тэнгүүт тэр 3 компанитай гэрээ хийгээл яг локдауноос өмнө гэрээ хийгээл жилийн гэрээ зурцсан. Тэгэл ингээл
локдаун болоод юу болоод нөгөө төлөй чинь бүтээгдэхүүн үйлчлэгийн айгүй их ашиглагдаж ирэл. За нэг нь одоо ингээл айгүй олон төсөлтэй ч гэсэн ингээ яг ковид үед e-commerce амар ягаал тий. Нэг нь финтек зээл ингээл ингээд ч тийм. Тэгэл яваал тэгэл бид нар тэднэр дээр зөвлөгөө өгөх гэсэн чинь ингээл амар их шинэ юмнууд. Ингээл өмнө банкнд ажиллаж исэн нэг нь хэвлэл мэдээллийн байгууллагч гэсэн. За би бол ингээл хэвшлэг хөрөнгө оруулалт татвар тал руу гэхдээ дандаа уулуурхаа хүнд үйлдвэрлэлийн зүгийн юмнууд хийдэг байсан. Гэхдээ УЦК-мод дээр ингээд төслүүдээр нь ажилладаг байсан. Тэгээ ингээд ерөнхийдөө ийм салбаруудаас гинт орж ирэл бүх ингээд захимжсан захим нэг аппликейшн веб дээр суурлал юм хийж байгаа ингээл бүх юм шин. Бид нар өөрсдөө тэрийг ойлгож зөвлөгөө өгөхийн тулд зөвхөн өнгөө ер нь сурсан. Тэгээ тэр итгэж гэрээ хийжсэн захирлууд угаасаа мэдчихсэн тий. Өмнө ажлын туршлага гэхэл баахан банк сунхүү бонд яасан ийсэн уурхай тимч төсөл тимч маргаан гэж яриад байдаг. Айгүй их юм хийсэн тэр чигийнхаа юмыг бол хийсэн туршлаганд байгаад байдаг. Гэхдээ өөрсдийнх нь хийж байгаа юм дээр туршлахгүй гэдэг нь амар ойлгомжтой байхад. Угаасаа туршлагатай хүмүүс бага л байсан та. Тэгээ бага байсан учраас итгэхээс ч өөр байгаа байхгүй тий. Тэгээд бид нар яг тэр хөл хорионы үед чинь гэртээ амиртээ оффистоо бүгд нөгөө өмгөөлөгч нар чинь чөлөөтэй жошил болдог. Бид нар өөрсдөө битүү судалгаар шумбсан. Тэр бүтээгдэхүүнээ ойлгохын тулд тэгээд нөөц боломж нь харьцангуй манай баг дотор хэл усан сайн хүмүүс байсан. Тэгэл яг энэ үйлчлэгээ гадаад дөр хаана байт. Тэрийг болол. Тэгэл тэнд нь яаж бичих цаасыг яаж зохицуулж яах нь уншаал ойлгоод тэгэл тэрийг Монголын хууль руу буулгах юм уу айгуу сайн хийгээл. Тэгэл эхний тэр тэд нар чинь тэгэл ингээл ер нь томрол локдаун дуусаад өөрсдөө баг хөрөнгө оруулж болох хэмжээний те. Тэгэл яг тэднийг дагаал ерөөсөө өгж байгаа бүх төсөл дээр нь бүх төслийн шинэ байгаа л ажиллаад тэгэл яг яалтчгүй цахимын 5% батлагдаад тэр 5%-ийн ажлын хэсэг рүү ямар нэгэн байдлаар орж ажиллаад тэгэл ерөөсөө ингээл зөвлөгөө өгөнгөө яг тэр бүх салбар руу ороод сураал явал тэгэл угаасаа тэр ихний 3 компанитайгаа гэрээ хийгээл бид нар тэр хөл хорионы үед баахан судалгаа хийгээл өдөр шөнөгүй сууж байхдаа за энэ технологи гол барьж авах юм байна. За энэ бол угаасаа дараа нь бүх юм энэ дээр суйрлах юм байна. Тэгвэл тэр үед дараа нь энэ дээр баахан бас хэрэг төв гараад өмгөөлөл гэдэг салбар гарч ирэх юм байна. Эдгээр олж хараагүй тий. За ямар ч энэ бол яах юм бэ? Одоо ингээ баахан хуулийн төсөлмөл яригдж байна. Ингээд цаашаа явах юм. За энийг л бариад авчих. Өнөөдөр Монголд маш олон байгаа ч гэсэн зах зээл жижиг ингээ бүгдээрээ тэгдэг ингээ нэг салбар барьж авах жижиг гэнтер гэдэг. Гэхдээ хамаагүй хэдүүл ингээл бариа явъя. Бүгдээрээ энд хамаарах юм байна. Жижигдээд ах юм. Жижигдүүл тэрэл өмгөөл энэ төр нэмэл хийнэ ингээл явчихъя гэл тэгж ороод тэгээд даазуулж тэр хуулиуд нь хуулийн төслүүдээр нь ажиллаад таарад тэгээд тэр эхлээд гэрээ хийсэн итгэсэн захирлууд маань ер нь үйлчлэгийн сэтгэл хангалуун байгаа дараагийн ижил төстэй юм хийж байгаа өөрсдөө хөрөнгө оруулах бүх компани тэднийх рүү очиж тэгвэл амархан байдаг гэж хэлээл яа. Тэгэл ерөөсөө бид нар тэр 3 компаниас хойш нэг ч удаа үйлчлүүлэгч хай. Ер нь за яг нэг арга хэмжээнд танилцаал манах тэгдгийн ингээл холбогдвол тэгэр ингээрэй гэжсэн. Ихэвчлэн л тэдний явуулсан хүмүүс. Одоо би шууд энэ дээр нөө баярлж байгаагаа хэлэх гэж байгаа учраас одоо манай Intel Mind-ийн мэндэ захирал Баска захирал те тэд нар бол жишээлбэл яг л хилээл явуулчихдаг гэсэн. За манай Отгон Бат захирал одоо эрхээс центрийн ижил хөрөнгө оруулалт гэлдэг шүү дээ. Хилээл явуулчихдаг. Тэднийхаар гэрээгээ бичүүлэл хөрөнгө оруулалтаа хийн гэх бүр хилээ явуулсан тохиолдож байдаг те. Тэднийхээс зөвлөгөө авал би танад мөнгө. Тэднийх окей гэж дүүдлэж хэлж үгүй гэж хилээ явуулсан ч тохиолдол байсан. Тим хэмжээний ихтгэлцэл бий болоод тэр захирлууд ер нь манайхыг ишин баахан тэр чиглэлийнхаа тэгээ өөрсдийнхөө хөрөнгө оруулах гэж байгаа өгч байгаа авах байгаа бүх дийлээ бүх компани манайх руу явуулсаар байж байгаа л бид нар нэг мэдсэн чинь л яг энэ салбарын компани болцсон. Тэгэл эхний 3 жилдээ энэ хэдэн компанитайгаа ингээл ажиллах гэж явж байгаа л за тэгээд зодоо хийдүүл ингээл дотоодын компаниудаагаа л ингээл хамуу. Энэ хэд яа ингээд ста орнууд руу ч юм уу гадагшаа гарч байна. Гэхдээ тэр тохиолдолд яг тэр улсынх нь тусгай зөвшөөрлөлтөй мэргэжлийн үйлчлэгүүд хуульчнаар л тэд нар тусалж чадна. Бид нар эндээс англи хэл дээр тэр улсуудын хуулийг хайгаа судлаад бүрэн дүрэн зөвлөгөө өгч чадахгүй учраас шууд зөвшөөрсөн байхгүй. Тийшээ дагаж биш тэр зөвлөгөөг өгнөж байхгүй. Тийшээ очих хүртэлх нь юу асууж ямар гэрээ хэлцэл нь гадагшаад тушаа хийж гэрэн дээр мэдээж адилна. Тэнд явж байгаа үйл ажиллагаанд зөвлөгөө өгнөж байхгүй юм гээд. Тэгвэл одоо бид нар тэгэл дотоодын компаниуд дээр л ажиллаад байх юм уу? Яаж гадны юмнууд дээр ажиллах вэ? Гаднаас яаж ажиллах вэ гэдэг дээрээнгүүд яг энэ технологийн салбарт дагнаад энэ хэдэн хуулийн төсөл судалгаа компаниуд төслүүдээр нь ажилласан туршлага маань эргээд олон улсын байгууллагуудаас энэ чиглэлийн төслүүд дээр судалгаанууд тэнцэх суурийг тавиад өгсөн байхгүй. Тэгэл бид нар Монгол улсын кибер аюулгүй байдлын
мэрэгчлүүдийг бэлдэх, хүний нөөцийг бэлдэх гэж JICA төсөл санаачлал санхүүжилт олгоод тэр кибер аюулгүй байдлын TC дотоодын их сургуулийн багш нарын тэр кибер аюулгүй байдлын эсрэг тэнхимтэй болох тэр тэнхимийн багш нарыг сургагч хөшөө бэлдэх сургалтыг бид нар орж байгаа жишээ нь JICA гэдэг ч юм уу. За тэгээд Монголын энэ финтекийн зохицуулалтын бүрэн зураглалыг гаргах, экосистемийн бүрэн зураглалыг гаргах гэл ADB-ийн санхүүжилттэй төсөл. Тэгэл тэн дээр бид нэр Сингапурын компанитай хамтрал тэр судалгааг нь хийгээл Монгол анги хороолоо судалгааны үр дүн дээр юмнууд нь одоо ADB-гээр дамжуул очиж байгаа ч гэх юм. Тэгээд тэн дээр national expert-ээр ажиллал гэдэг. Гэх жишээний тэмүүжийн өмнө хийсэн ажлууд тэр захирлуудын итгэл хүлээлгэж хийлгсэн бүх ажилчин бид нарыг дараа нь ингээ олон улсаас ажил олж авах суурь болол тэгэл одоо сүүлийн үед бол одоо сая хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрхийн төлөв байдал жил болгон тайлан гараад энэ жилийн тайлан дээр хүний эрх ба технологи хэсгийг манай хуулийн фирм комиссийн захиалгаар хийсэн. Энд чинь ингээд нэг салбар дээр дагнаад тэр салбартаа эксперт болчиход яг одоо бид нар өөрсдөө эксперт гэж хэлэхгүй мэрэгсэн гэж бас хэлэхгүй мэрэгшиж байгаа. Тэгээ яг дагнаад барьж аваад явчихаар тэгээ тэн дээр салбар дээр гарч байгаа гэмт хэрмэг гэвэл тэгээ өөрсдөө хүрээд ирж байгаа байхгүй. Тэгээ би уг нь эрүүгийн өмгөөл хийхгүй гэж бодож байсан чинь ингээ бүр хийхээс өөр аргагүй болоод бүр ингээ эрүүгийн компанида үйлчлэгээ үзүүлж байгаа учраас хүрээд ирж штэ. Тэгээд тэр компаниуд дээр хамтарч ажиллаж байсан хэрэг өмгөөлөж хэрнэ үгүй гэхгүй штэ тий. Тэгэл юм нь ойлгодгоор ажиллаад явахаас тэгээ эн чинь нөр бидний нэг ихний 3-4 жил хийсэн бүх юм бүх ажлын суурь болол тэгээд дагнаад яг мэрэгшээд явж байгаа гэдгээрээ ер нь бол бариад авцсан. Тэрээс бол бүр ингээл анханаас нь хараалтай. Технологийн салбар л бол гэж мэдж бодсон юм бол байхгүй. Бас л ялгаагүй л стартапуудтай адилхан стартап эхлээл тэ нэг сэдв бариад нөгөөдтэйгээ хамт яг сүүл бас нэг одоо бас нэлээд томорсон байгаа компани ярьж байгаа. Тэднийх нэг шинэ оффистай болоод очиод нэг зөвлөгөө нэг уулзалт хийгээд дууссан ч өвнөр оффисаа танилцуулъя гээд энд ирснээс хойш ирээгүй үзтээ. Тэгээ ингээ оффисаа танилцуулаа явж байхдаа хэлжсэн байхгүй. Таахтай гэрээ хийх чинь чи нэр нь тэнд байхад тэнд оффис таахт иржсэн те. Тэгэл нэг орж явахад ингээ амар л бучгансан нэг жижиг метр кав дотор л байсан байхгүй. Тим байхдаа хамт эхэлжсэн байж тэгээ танаач стартап байж манаач стартап байж тийм ээ гэл тэгжсэн. Тэгэл тэнгуү чинь тэгж хамт эхэлжсэн компаниуд бүгд том татвар төлөвчүүлсэн те. Нийслэлийн татвараас тэгээд байна яах вэ гэл тэр чинь баг ингээд нийслэлийн татвар дээр асуудал үүслээ гэдэг нь тэр компаниуд асуудал чинь миний хувьд баг хитний чи хизээ том татвар төлөвч болчлоо. Ингэж томортол нь гоё. Тэгэл өөртөө хэлдэг байхгүй. Маах нэг 18 хүнтэй одоо 80 болцсон ч гэсэн асуудал дуусахгүй байна гэл. 18 хүнтэй ахт нь одоо хөдөлмөрийн маргаан гарч эхлэв шүү дээ. 80 болол эхлэхээр баахан хүний нөөцийн бодлогын хувьд тэр хүний эрхийг хамгаалах юм. Одоо ингээл гэхдээ энэ компаниуд ч бас бидний хувь зүйн зөвлөгөөг илүү боловсронгуй болгох биднийг сурахад амар тусалдаг. За бид нэг ингээ олон улсын юмд аплайцсан чинь манай хүний нөөцийн баримт бичиг хүний эрхийн одоо ингээд эрхийг хамгаалж хадгалж чадж байгаа хэсгээр хуулийн дүгнэлт гаргуул гинэ. Бид нэг ингээд хүний хөдөлмөрийн харилцааны баримт бичиг дээр нь хуулийн дүгнэлт гаргах юм хийж байгаа чинь тэнгууд манд тийм бүтээгдэхүүн байгаагүй ч гэсэндээ нэг үйлчлүүлэгч компаниасаа компани тийм хүснээс болоод бид нар тийм бүтээгдэхүүнтэй болдог ч юм уу те. Тэгж энэ нөгөө хамтарч ажиллаж байгаа компаниуд маань гоё томорч бүтээгдэхүүн үйлчлэгийн хөгжих тусмаа бид нар бас ингэ давхар хөгжиж явдаг. Томрох тусмаа асуудал нь томрох тусмаа бид нар бас хөгжиж явдаг. Тэгэл ер нь бол эцээс эн чинь одоо нэг юм салбарын хүмүүс байна гэж харах чинь яг тэр итгэж асуудлаа даатгаж чадж байгаа хүмүүсийн ачаар бид нар хөгжсөний ачаар тэднээс арай дараагийн одоо тэдний төвшөнд хүрээгүй ч гэсэн эхлээд явж байгаа залуучууд за хууль зүйн хувьд ингэдэг юм. Одоо энэ шатандаа ингээ хийгээ явжээ. Тэр шатандаа ирэхээр ирээ зөвлөгөөгөө аваарай гэд хэлэх хэмжээнд энэ чинь ингээ гинжин хэлэхээс болж байгаа байхгүй. Эхний хэсэг нь биднэрт итгэж гой төслүүд дээр ажиллаж бид нарыг сургаад зөвлөгөө хэмжээний болгоод ингээ хамт суралцаад нэг төвшөнд хүрсэн. Тэнгүүд яг тэдний араас явж байгаа компаниуд нь дээр бид нар эргээд мэдж байгаа учраас зөвлөгөө чиглүүлээ явдаг. Тэгээ энэ ингээ гинжин хэлэхээс чинь тэгээ нэг энэ салбар дотор ч нэг юм болчихж байгаа байхгүй. Тэгэл ер нь бол маш гоё одоо хамгийн түрүү оролцоо багтай. Тэгээ ингээ болж бүтэж байгаа юм амар их
гэл компаниуд нь урд томрол үр дүн юмнууд нь айгүй гоё гарч байгаа гоё салбар. Би сонирхолтой суралцах одоо нэг хэрэг өмгөөлөхийн тулд би ингээд өмгөөлөөд тэнд яриад яваад байгаа боловч ард манай баг ажиллаж байгаа тийм бид нар ингээд би тэндийг биелжин систем яг тэр хэрэг төвдөр яригдаагүй ч гэсэн бид нар бүхэл бүтэн кибер аюулгүй байдлын харьцуулсан судалгааг хийхдээ виртуал өрнгийн дэлхийн улс орнуудын виртуал өрнгийн биелжүүдээр гарсан халдлагуудыг шүүхүүд яаж шийдсэн гэдгийг харьцуулсан судалгаа хийгээ аль хэдийн хэвлүүлчихсэн байсан. Тийм. Бараг тэр чинь 3 жилийн өмнө хэвлүүлсэн судалгаа байгаа. Нээлттэй нэгэн форумын санхүүжилтээр хэвлүүлсэн судалгаа. Тийм судалгааг манай баг хийгээд аль хэдийн хэвлүүлсэн. Бид нар тэр судалгаа хийхдээ кейсүүд яаж шийдэг гэж харсан ийм харуул миний гэмт хэрэг гэж би мөрдөгчд итгүүлэх хэмжээний мэдээлэл нь тэр манайх судалгаа хийсэн учраас илүү байгаа. Тэр чинь зарим зүйл гэмт хэрэг биш гээд хаачи гэл ер нь бол яг үгүй мэдлэг мэдээллийн зүрхнээс болоод хаачил гэл ер нь хаачи гэл жоохон уламжлалт гардаг юмнуудаас өөр бол тэгээ хаачвал тэр чинь тэгээд иргэний шүүхтэр очиж хохирол гэхээр гэмтрийн шинжтэй үйлдэлтийн төлөвлөж өрөөсө болохгүй байхгүй. Гэх мэтчлэн тэгэл ер нь бол та хэд маань ч гэсэн технологийн салбарт орсных маш одоо шинэ мэдлэг мэдээлэл те маш илүү их ур чадварыг цуглуулж байгаа юм байна. Тэгээд өнөөдрийн маань подкастт ингээд ирж оролцож те технологийн салбарын залуучуудад хуулийн тодорхой хэмжээний те бит хоёр нэг нарийн зөвлөгөөг өгөх гэж угаасаа хичээхгүй. Нарийн зөвлөгөөг бол очиод аавна те. Тэгээд зүгээр ер нь байдаг энэ хөрөнгө оруулагчийн харилцаа, технологийн компаниудын анхаарах зүйлүүд те хоорондын харилцаа. За энэ манай Монгол улсын технологийн салбарт болж байгаа, болохгүй байгаа энэ зүйлүүдийг үнэхээр ярьж өгсөн танд баярлалаа. Тэгээд та бүхний ажилд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд технологийн салбартаагаа хамтдаа байгаад олон компаниудад олон зөвлөгөөнүүдийг өгөөд ингээд ажиллаарай гэж хүсмээр байна. За та хэдэд ч гэсэн маш баярлалаа. Тэгээд онцлоод ураад те энийг яриачаа гэд бид ингээд маш олон ер нь л хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нэлээд ойрхон ажиллаад ингээд олон ярьцлага өгөөд яваад байдаг боловч яг энэ технологийн салбарын зөвлөгөө мөнгөлгөөч гэдэг юм талаар ерөөсөө яаж дандаа нөгөө хийсэн судалгаа өөр салбарын юмнуудаа ингээд яриад явуулсан анхны иймэрхүү энэ талаар ярьсан судалгаудаа байлаа. Гэхдээ бас нэг яг нөгөө юм яриад авах бас нэг хэрэгцээч байхгүй тэртээ тэргүй завгүй. Тийм тэгэнгүүт одоо ингээд та нэлээ ингээд манайхыг сурталчилж байгаа юм шиг тий яалчгүй ингээд манай юм руу ороод байгаа учраас тийм болчлоо. Гэхдээ тэгээд яг уу энэ талаар бас ярих хэрвээ хэрэгцээ энэ тэнд байдаг бол ярихад нэг татгалзаад байх зүйл байхгүй. Тэгээд энэ компаниудаар ажиллаж зөвлөгөө өгч зүгээр л ер нь л бид ингээд хаагаад нэг үг хэлэхэд технологийн салбарч байна. Юунес тэнд нь хуулийн салбар ингээд нэг хөвөлжүүлсэлгүй тэр нэг мундаг юм шиг те ингээл хуульчмэлж явж л ерөөсөө амар энгийн харилцаа ойлголцол байгаа байхгүй юу. Бид нар хичнээн хууль зүйн эрсдлийг тооцоод гаргаад судлаад тэнд ойлгуулж чадахгүй бол тэгэл тэр юу ч биш. Бидний гаргаад ирсэн юмыг нөгөө талдаа ойлгоод хэрэглэж чадахгүй бол тэр тэгээд зүгээр цаас. Тэгэхээр тийм учраас ойлголцол маш чухал юм байлээ. Тэгэхээр одоо юу гэдгийг хуулийн зөвлөгөөг амар том хол хэцүү ойлгомжгүй ч юм уу те авах болоогүй томхоор аавч гэдэг юм уу те эсвэл заавал авах ёстой ч юм шиг зарим үед бүр авах ч хэрэг байхгүй те тэгээ тийм ингээл хол мол зүгээр л энгийн тэгэл ерөөсөө л энгийн одоо тэгэл бид нар энийг мэрэгжлийн үйлчлэгийг бас энгийн гэж ярих хэцүү. Гэхдээ ойлгуулахын тулд хамгийн энгийн жишээ бид нар яагаад нийтлэл юм престер бичээд байгаа те зүгээр л дөхүүлэх гээд байгаа байхгүй. Амар том хүлээлт хууль батлагдсан гэдэг хүлээлт тавиад бүгд тэр хуулийн мөнгө чөлөөлтөнд орно гэж удаа баахан төсөв төлөвлөгөө бичээд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд өөр компани байгуулад за хууль яг батлагдана. Батлагдгаар нь яг ингэ шүүгээ бүгд бэлдсэн байсан чинь журам батлагдгаас нь ширэгч боломжгүй. Журмын өстө хүчнээ сар хүлээж байгаа л за яг одоо энэ жил гэлтгсэн чинь ширэгч боломжгүй. Тэгээ тийм учраас энийг ингэж нэг ойлгуулахын тулд ойртуулахын тулд зарим цаг зав бид нар тийш нь зарцуулж байгаа. Тэгээ бас ингэж сая энгийн байдлаар ярьсан ч гэсэн нэг тийм ойртуулж ойлгуулахад бас хэрэг болох байхаа гэж найдаж байна. Тийм. Ер нь бидний зорилго ч гэсэн юу гэхээр одоо яг энэ технологийн салбарт юу болоод байгаа юм, энэ компаниуд яаж ажиллаад байгаа юм те. Ер нь
тал талаас нь бас ярихыг, гаргахыг зорж байгаа. Тэгээд энэ технологийн салбарын хөгжил гэдэг чинь өөрөө энийг зүгээр ингээд олон нийтэд таниулж ийж те энийг сонирхдаг хүмүүсийг илүү олон болгох те. Өнөөдөр манай подкастыг нэг тийм олон хүн үзэхгүй байж магадгүй. Гэхдээ цаашдаа үздэг болох байх гэж зорж байгаа. Тэгээд энийг олон хүнд илүү түгээх тэгээд энэ технологийн мэдлэг мэдээлэл энэ боловсролыг илүү түгээх гэсэн л ер нь зорилготой. Түүнээс ямар нэгэн Wendix-ийн сурталж байгаа бол ерөөсөө биш, зүгээр илүү бид нэр туршлагатай ийм технологийн салбарт ажилласан хамт олонтой л ярьж байгаа гэсэн. Баярлалаа.